За hi guys, энэ удаагийн подкастаараа бид нэлээд чухал хүнийг авчирсан байгаа. За энэ бол манай Дүлгөөн Баяр хүрэлцэн ирсэн байна. За Дүлгөөн Баяр бол одоо Philosophy Man гэдэг нэлээд хүмүүс мэдж байгаа юм аппликейшнийг анх бол одоо энэ Facebook-ийн пэйж, за тэгээ YouTube видео оруулдаг гэж байгаад одоо ийм гоё аппликейшн болсон байгаа. За тэгээ Дүлгөөн Баяр бол бас нэлээд UX UI дээр ажиллажсэн, стартап компаниуд дээр ажиллаж исэн. Тэгээ бид нар юу энэ сэдвийн хүрээнд ярилцахаар урьсан байгаа. Бидний урилгыг хүлээн авч ирсэнд их баярлалаа. За урьсанд баярлалаа. За тэгээд одоо манай альтернатив подкаст ч юм бол одоо шууд асуултуудаа чөлөөтэй яриад ирсэн. Тэгэхээр Дүлгөөн Баяр юу анх юун дээр ажиллаж эхэлв? Анхны стартапын санаанууд хаанаас гарав? Тэгээд одоо яг юун дээр ажиллаж байна? Тэр талаараа бид нарт нэг товчхон яриад тэгээд тэндээс нь бид нар үлгэж аваад дараагийн асуултыг асууя явна гэсэн тий. Ааха. За стартапын талаар ярих гэхээр ер нь яг ийм өөрийнхөө ажилтай хэрхэн холбогдсноо баг ярих шаардлагатай болно гэж бодож байна л да. Ер нь нөгөө нэг ийм стартапын одоо төрлүүд байдаг шүү дээ тий. Одоо ингээд solopreneur гэж байна. Тэгэл ийм гэр бүлийн бүтцтэй явдаг компаниуд гэж байна. Найзууд нийлээд хийдэг компаниуд гэж байна. Тэгэл тэр хүмүүсийн ингээд нөгөө харахаар яг яагаад тэр гарааны бизнес сонирхох болсон, бизнес хийх сонирхол болсон шалтгаанууд нь их өөр байдаг л та. Ингээ санаа нь гоё болохоор ч юм эсвэл зүгээр амьдрахын тулд ч юм уу тий. Янз бүр байдаг. Тэгээ би зүгээр яг өнөөдрийн подкаст орно гэж бодоод ерөөсөө ярьж байгаагүй түүхүүдээ ярих гэж бодсон. Юу гэхээр миний зүгээр яг юм одоо эргээ зүгээр бодглохлоор хамгийн юм жижиг бизнес хийж исэн маань баг юм 4 дахь дугаар ангидаа нэг дурсамж сэтрээд яасан бэ гэхээр тэр үед би нэг картаар их тоглодог Yu-Gi-Oh-гийн. Тэгэнгүүт тэр нөө хойтлын 25 дугаар мис сангийн хойтлын захаас юм 4,000 ширхэгний дотроо 40 ширхэгтэй карт аваад тэгээ сургууль дээр ангих хүүхдүүд зардаг. Дамлаад нэг одоо нэг 40 ширхэгтэй картнаас 20 ширхэг нь нэлээд юм гайгүй карт гарч ирнэ. Тэгээ нэгийг 400-500-аар зарчхаар тэр чинь баг ингээ 10,000 төгрөг болчихно. Тэгээ би дахиад нэг карт аваад тэгээ би гэртээ талах бав авч ирчих гэсэн. 4x үжиж явж байсан шүү дээ. Тэгээд ерөөсөө ингээд болдсон байх те ингээд ер нь юм хийчих болдсон байж тээ гэдэг мэдрэмж төрөөд тэгээ 10 жилдээ мэдээлэл зүйн хичээл ордог болонгууд манай нөгөө ангийн хүүхдүүд бие даалтаа хийж чаддгүй аюу хэцүү ойлгохгүй байна гэдэг хойд чинь Photoshop, Macromedia, Flash 8 гэх програмууд бид нарт заадаг. Одоо одоогийн Scratch-ийн бас бүр анхны хэлбэрийг заадаг байсан. Тэгэл манай 32 хүүхэдтэй 28-ын бие даалтыг би хийдэг. Нэг хүүхдээс 5,000 төгрөг хураад авч байна. Тэгээд ер нь бол ингээд нэг юм мөнгө олох гэдэг юм уу да нэг болдсон байна гэдэг мэдрэмжүүдийг янз бүрээр авч явсан. За тэгээд дараа нэг жоох ахлах ингээд ороод турч үтсэн бизнесүүд нөгөө над менталбан гадаа ингээд хүүхдийн нүүрэн дээр юм зурдаг штэ. Ингээд нэг ирвэх зурдаг штэ. Малбаа зураад байдаг. Тэрийг би нэг турч үзмээр санагдаад. Ингээд зөвхөн бизнес явахаар хийж үзмээр. Тэгээд одоо энэ багшин дэдийн урд руу нэг юм хэвлийн газараас анонс хэвлүүлээд нүүрэн дээр хэвлэнэ. Тэгээд юм бүтэн зураг 8,000 талан 4,000-д тэгээд шууд нарантуул оронгуудаа сандал ширээ 2 аваад тэгээд гарчиж байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд хүний нүүрэн дээр юусо зурж үзээгүй. Өөрөө зурж байгаа юм уу те? Тий. Цаасан дээр ингээд зурж туршиж хагаад тэгээд аваа гараад ямар ч нэг 2 хоног гарч хийж үзсэн. Тэгээд сонирхолтой байсан. Тэгтээ дахиж хийгээгүй. Ингээд нэг юм бизнесүүдийг туршиж үзээд байгаа юм сонирхолтой хөвгтэйсэн. Тэгээд бас нэг хийсэн сонирхолтой юм нь бүүргэр хийж зарах гэж үзээд тэр чи яг 11 дугаар ангид байхаа бүүргэр хийгээд тэгээд материалуудыг аваад орц хадгалах юм хийгээд тэгээд нэг 20-од бүүргэр зараад тэгээ үлдсэнийг идээд өөрөө идэ болдгоо тэгээ хийхэ болж исэн. Бас хүмүүстэй технологи уушсан хэвлэл рүү ч орж үзсэн. За тэгээд юу бас хийх гэж үзэж исэн юм. Зангианы брэнд хийх гэж үзэж исэн ахлах ангита. Одоо хоёул руу орж ин тий. Нэг шууд бас захаас оёдлын машин аваад өөрөө. Тэгээ ирвэхээ занганы юм эсгүүрүүд интернетээс судлаад тэгээ өөрөө эсгүүрийн судалж жагаад хийгээд ирвэхээ зангаа одоо яг чандман гэдэг занганы брэнд байдаг шүү дээ. Тэр яг тэр үед гарч ирсэн. Тэгээ би яг одоо тэр брэнд таамц зүгээр эхлээд тууштай явсан бол баг хамт ингээд зангаа хийгээд явж явах байсан байх гэж боддог юу байна. За ингээд нэг юм ямар ч хэсэл нэг юм хийчих гээд байдаг тийм сэтэл байсан. Тэгээд за тиймэрхүү талаараа бизнесийн утгаараа юмнууд байна. За өөрөг ажил гэдэг юм уу да ингээд хийсэн юмнууд бол би за ингээ оюутан болж байгаа. Оюутан болсон чинь за юу байхгүй. Оюутан болохоос өмнө бас юунууд хийж исэн. Би ч нөгөө нэг хар ажил нэлээд хийж үтсэн. Одоо энэ туушин яг баригдчих үед
тухайн үед чинь би нэг 10 11 дэх анги байлуу да. Тэгээд энэ туушингийн дээдлийн сангийнх нь яг шугам холбогдож байгаа үед сангийн турбаа зөөдөг байгаад. Дээшээ 20 давхарлуу баха санч 19-20 лөө. Тэгээ би нэг 3 өдөр турбаа зөөсөн. Тэгээ зөөгöd би бүр ингээд ядарч өгөх гээд. Тэгээ за ер нь бол биш юм байна. Би өөртөө үнэхээр биеийн хүчний юм байна. Би бол ажиллахгүй байна. Тийм би өөртөө ажиллахгүй байна гэх. Тэгээд тэр дурсамжууд надад их гоё байдаг. Ингээд янз юмнууд хийж байгаа. Тийм. Б1 давхарлуу нь очиод би ингээд бахан турбаа зөөж жагаад гар нүрээ угаагаад тэгээ нормын хоолойдоо гарч үзчихсэн мэдрэмжүүд. За тэгээд юу хийж үзчихсэн? Энэ эхлэлгүүрийн хойно American Burger and Fries гэх газар байдаг байсан. Нэг Солонгос эзэнтэй. Тэгээ тэднийх ингээ гадаанаа би яг 11 дөрөнгийнхаа 100 ажил хиймээр санагтаад. Иймэр санагдаад ч мөнгө хэрэгтэй байгаа юм л та зайлшгүй. Тэгээд ажил хайж явж байгаа. Тухайд ч нэг зар мэдээгээ сонингод байдаг гэсэн шүү дээ. Тэгэл хамаг л байдаг зөөгчийн ч юм уу ингээл заруудыг хайгаал. Тухайд чинь зөөгчийн цэл нэг 250 мянга 300 мянга хавцаа байдаг гэсэн. Тэгэл American Burger and Fries гэх газар англи хэлтэй зөөгч аавна гэж тавьчихсан. Тэнгүүт нь би чи бодож байгаа чаа. Би ч англи хичээлдээ сайн штэ. Би чи нэг 90 гарчдээ штэ гэж бодоод. Тэгэл бид хэд чинь яг хэдэн настай байсан бэ? 15 таарсан бүх 4 5 та. Тэгээд явж ороод эхний ингээ ярилцаад тэгээ маргааш өглөө хүрээд иргээд тэгэнгүүт нь би шүн очиод баахан зөөгч англи судлаад юу гэж хэлт юм байна тэгээд захиалгахтай юу гэх үү. Дандаа жуулч зордог газар. Тэгээд зөөгч хийвээ. За тэгээд эхний үед би нэг юмрсоо тооцоог байсан. Маах тэр үед орбитд байдаг гэсэн гэр. Тэгээд нөө ажлын газар маа 12 гэж хаадаг. Тэгээд харих гэсэн ч унаа байхгүй болч тээ. Тэгээд цалингаа аваагүй. Тэгээд би баг 2 илүү 3 удаа тэр ихтлгүүрийн хойтлын сааданд хоноод тэгээд маргааш өглөө нь шууд нэг дөнгөт нэг орж ажиллаа хийдэг. Болоо тэгээд нэг жоохон карманы мөнгөтэй болонгууд нэг таксины мөнгө төгрөгтэй болж эхэлжсэн. Тэгээд хэрээр гэр хийж явсан гэдэг шиг сааданд гэр хийж явсан юм биш үү? Ер нь яг энэ түүхтэй яриад байгаа нь одоо яг ингээд ажилтаа хандлага гэдэг ч юм уу ингээд нөгөө ажлын үн цэнийг ойлголтууд би яг тэр үед суулсан гэж боддог. Тэгээд тэр газар нэг сар гаруй ажилласны дараа нөгөө Солонгос эзэн нь чиний англи хэл гайгүй юм байна гэд. Тэгээд ингээд Монголд юм барилгууд барьдаг. Тэгээд барилга дээр маань ингээд нөгөө гайд хийгээд өгчгээд Монгол барилгачтай хоорондын. Тэгээ би дагаж аваад 15 настай насаа худлаа хэл орсон. 18 тайсан. Тийм. Уус насан турсан гэж орсон. Тэгээд явж ороод баахан ингээд барилгууд дээр юм хийж агаад тэгснэ нөгөө Солонгос ч бүр тийм яриад унлаа. За ингээд чиний ингээд хандлага надад таалагдчихээн. Би ингээд чамайг Солонгос руу сургууль сургамаар байна. Чи ингээд миний туслах болоод ингээд миний бизнесүүдээр ажиллаад ингээд яв гэд. Тэгээд тэгсэн чи яах юм нөгөө нөхөр чи 10 жилийн хүүхэд. Насан тураагүй. Тэгээ би бүр ингээд нөгөө нэг айгаад паниктаад одоо юу гнэ гэ. Тэгээд ийм захиа авчижүүл тэгээд уучлаарай би ингээд одоо насан тураагүй байсан юм аа. Тэгээд тэр ажлыг орхичихсан. Гэхдээ тэр түүх надад айгу гоё болож үлдээд. Тэгээд дараа нь за ажил хийх вэ гэ тэр зун дуусах гэсэн. Тэгээд энэ буцаж алхаж явж байгаад их чанга газар одоо Саппорогийн хойтлын бааранд бас зөөгч аавна гэсэн. Тэгээд тийшээ яваад орчиж байгаа. Тэгээд нөгөө насан турсан байх ёстой ч бааранд ажиллахын тулд чинь тэнгууд нь би юу яагаад төрсний гэрчлэгээгээ тэр чинь эдний үлэх аваагүй бүгд. Тийм. Тэнгууд төрсний гэрчлэгээгээ сканердаж компьютер руу оруулж агаад оныг өөрчлөөд тэгээд бичгийн турамчаар хорж өрүүлдээд арын сортой гэж хэлээд тэр газар ажилд ороод тэгээд тэр газар баг бас 2 сарыг хичээл ортлоо ажилласан. Тэгээ тэр үед чинь ингээд 2 өглөө болгоо ингээд 2 портер пипон. Тэгээд гүрүшгээрээ ажиллах юм бол өдрийн 4500 төгрөгийн бонус авдаг. Тэгээд өстө махитлаа 2 юу портер пип буулгаад нөгөө нэг юм автор пивуд буулгаад тэгээд тэр үеэс хойш намайг нөгөө нэг хүмүүс яадаг айгу нэг юм өсөлтийнхөө өдөр хүнд өмөргөө чи өсөөгүй тэгээд бас нахан болцсон гэж чи баахан 14 тавтаа хүнд пив өргөсөөр байгаа. Тэгээд тэр надад бас туршлага их гоё байсан л да. Ингээд би одоо ингээд юу гэдэг гэсэн ингээд пивнүүдийг чинь ингээд үрж тавихтаа яг ингээд логонууд нь яг нэг өнцгөрөө харснаар өгдөг ч юм уу те. Тэгснээ ингээд ширээн дээр байгаа одоо меню ч юм уу сирэнүүд бүр яг ингээд баг ингээд шумаар хэмжиж байгаа юм шиг тавих гэдэг ч юм уу. Нэг тийм юм хийхэд айгу тийм гоё хиймэр байдаг сэтэл байдаг гэсэн. Тэгээд намайг тэр өмнө ажилдаг байсан. Тэгээ 2 зөөгчөө намайг урсан дараа халаад яагаад гэсэн чи энэ хүн ингээд
те пивэ бүр ингэж тавьж ийн тэгс намайг чи Японоос амьдсан байсан юм те ингээд нэг юм юу байгаад байна арай ингээд пивнүүд хүртэл ингэж тавиад байна гэсэн чинь нөгөө надаас болж ч юм уу ингээд нөгөө халагдсан хоёр нь намайг нөгөө ажил тарсан дараагаар зодоод Яа. тэгээд би тэр үед бас тэгвч насаа хотлоо хэлсэн нөхөр нэг юм 23 та нөхдөдтэй л дийл хийгээ яваад байгаа хэрэг. Тэгэл тэр болгон бас надад яг юм илүү жоох ингээ амьдралыг ойлгох мөнгөний үнцийн юмнууд дээр бол их туршдаг болж исэн. Тэгэл нөгөө согтуу хүмүүс чинь тэр үед хэцүү байсан шүү дээ. Бааранд нэг тамхи татдаг үе. Тэгэл тамхины хууль гараагүй байсан шүү. Тамхины хууль гараагүй амар их тамхи татна. Тэгснэ яг тэр нөгөө нэг Саппорогийн тэрвийн биеийн үнэлэгч нар орж ирнэ. Тэгэл олны тань сонь хүмүүс орж иж надаас сонь юм асуун. Тэгснэ ингээл нэг юм 5 6 нилээ ингээл халтсан залуучууд чинь тооцоогоо хийгингүүт хийхгүй тэгээ чи яах ингээ тэгнэ. Тэг ингээ 4 5 залууч юм уучаа гарч гүүн. Би ханаас нь гарч гүүн. Ханаас нь гарч гүйж байгаа ингээ байр тойрж булан тойрж гүйж байгаа. Эргээд над руу гүгээ. Би буцаж гүгээд гэдэг ч юм их тийм хөвгөлтэй юмнууд их болдог гэсэн. Тэг ямар ч байсан тэндээс нөгөө юм хар ажил гэдэг юм уу те. Тэгээ ингээд нөгөө нэг юм ажлын үнц нь хөлсөө гаргах тэр мэдрэмжүүдийг бол хангалттай аваад тэгээд би яг 1-р курст оюутан болохдоо ямар дүгнэлтэнд хүрсэн байсан гэхээр за би бол ямар ч байсан ингээд нэг жил гаруй одоо байрлал зөөгч ч юм ингээд нэг юм хар ажлын мэдрэмжүүдийг авцсан. Тэгээд тийм учраас би одоо ингээд одоо компьютер дээр суугаад ингээд зүгээр юм хийх нь ямар үнцэнтэй вэ гэдгийг би ингээд ойлгоцсон одоо би дамар оюуны ажлын ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. Тэгээ би бас ажил орох гэж их юм болсон. Тэнгүүтээ 1-р курст орчоод чи мөнгө байхгүй шүү дээ. Тэгээ уртлын нэг хэвлэлийн паблишингийн газар нь шивэчээр ажилд авна гэдэг 10 орооны. Тэгээ ороод шивдэг баатар болсон чинь хурданд гүйцдэг. Уг нь шивж чадаад байгаа. Тэгээд тэгтээ чи шивж чадахгүй байгаа ч гэсэн манай юу гарчлаа орох уу гэдэг. Би орохгүй гэж гараад. Тэгэл за энэ их сургуулаас яаж мөнгө олох вэ гэж бодоод 1-р курс нэг. За одоо оюутнуудаас. За ингээл Moising group руу орсон чинь тэр чи одоо 12 3 4 оны ингээл хүүхдүүд оюутнууд нөгөө нэг юм юу яадаг бидалт хийх хүн байна уу гэл айгүй их тийм явдаг даалгар хайж амчихгүй. Тэнгүүд нь би ингээд ийм царайтай лого хийгээд I help you гэдэг тийм нэр гаргаад заяа. Тэгээ стикерээр ингээ хэвлэнгүүтээ Moising бүх байраар наагаад. За тэгээд нэг бидалтыг тухайд чинь нэг 10,000. За жоохон хүнд бидалт 20,000 гэдэг. Өдөрт 10-20 даалгавар. Тэгээд Moising нөгөө нэг бидах ажлын төв одоо 7-дугаар байр 5-дугаар өрөө номын санд ингээл онгоогоо л ороод тэгэл хичээлийн бусдаагаар ингээл битүү ямар ч салбарын хамаагүй бидалт. За статистик байна, антрополог байна, хууль байна. Тэгэл аваад судлаад тэрийг ингээл нөгөө нэг лекцэн тэмдэгтэр нөгөө хүмүүсээс олж молол ингээл авч хийгээл тэгээд баг 1-р курсээ бүтэн хоол олж идээд. Тэгээ 2-р курст ороод яг тэрийг явж исэн чинь нэлээд тийм том бидалтад орж ирээд 3-4-р курсийнхнээ жоохон хүндэрж ирж байгаа байхгүй. Тэгээ барч байх гээд өмнөх мэдрэмжээрээ дууж явж исэн чинь яалтчгүй нэг бидалтыг ингээд 3-4 хоног суугаад бардгүй юм ойлгодгоо. Тэгээ яг нөгөө өөхстой байсан хүүхдийнхэн цаг нь болоод тэгээд би бүр их эвгүй байдалд ороод за энэ өстой болохгүй мэдрэмж би бүр ингээд нөгөө нэг юм охин биссэн тэгээд чи өстой нам ингээд аллаа маллаа гэх бөө юм болоод тэгээд би тэн дээрээс за энэ болохоо ажиллаа тий одоо ер нь жоохон зогсох хэрэгтэй байна гэд. Тэгээд яг зогсох хэрэгтэй байна гэдэг мэдрэмжээ авчаад явж байгаад азар одоо IT парк шүү дээ. IT парк руу би ингээд ороод тэгтээ тэр санамсаргүй орсон юм. Би шаал өөр юм сургалж явж байгаад тэгсэн чинь анх нөгөө нэг 15 онд Монголын анхны стартапын тэмцээн зохиогдчихсон. Code for Green UB гэдэг. Тэгээ Code for Green UB гэдэг тэмцээн болох гэж байгаа тийм анонс хараад тэгээ би сансаргүй. Тэгээ үүдэнд нь ингээ хальт юу болоод байгаа юм бол ингээ шагаасан чинь одоо нөгөө нэг Oka гэж залуу байдаг шүү дээ. Стартап Монголд ярьж Стартап Монголыг байгуулсан хүмүүсгэн байгуулсан. Oka ах суудсан шууд нөгөө нэг тийм стартапын нэг тийм энтерпренер одоо vibe руу шууд намайг аваад би бүртгүүлэх гэж байх чинь за одоо шууд бүртгүүлгээд тэгээ би үгүй надад санаа оноо байхгүй юу ч байхгүй зүгээр ингээд гэсэн чи үгүй чи өөртөө итэг митэг гэдэг нэг тийм шууд яриа надрашны ном бичлээ шүү дээ. Тэгээ ингээд нэг юм 5 минутын баг ингээд над яриа синхруулэг хийгээд тэгээ би шууд бүртгүүлээд тэгээд маргааш ивенттэй шүү ирээрээ гэтгчгүй. Тэгээ би чи нөгөө нэг яг нөө бидалтууд хийхэ болцсон зүгээр ингээд явж исэн нөхөр маргааш нь яваад очлоо. За тэгээд явж очиод
ингээд баахан 50 хэдэн залуучууд подолк тараагаал тухайд ч анхны стартапын тэмцээн Монголд болж байгаа юм. Тэгэл хакатон гэж юм байдаг гэл анх удаа 15 онд яриад тэгэл за одоо бүгдээрээ ингээд энд байгаа хүмүүс шууд бага эндээсээ рандом бүрдүүлнэ гэл таамгаар. За ингээд 4 хүнээс бүрдэн технологийн хүн тэгээд яг ийм санаа байгаа хүн тэгээд загварыг гаргах хүн тэгээд нэг ийм санхүү тооцооллыг гаргачих бизнес төлөв ингээд тэгээд ингээд өөрийгөө аль нь гэж арай чадхаар байгаагаа бодоод ингээд нэг юм цаас мас сухлууллаа да. Тэгээд би надад санаа авахгүй би код чадахгүй. За би загвар юм дээр бол угаасаа нөгөө нэг 10 жил байхдаа мэдээлэл зөрчил дээр юм хийчдэг байсан болчих واخ гэд би загварлуунд гасаад. Тэгээд дизайнер гэдэг нэрийг анх удаа аваад орчихсон байхгүй. Тэгэл нөгөө гаргасан багийн маань санаа нэг аппликейшн байлуу да юу байлаа. Тэгэл би ингээл бусад багийн хүмүүсийг харсан чинь ингээл аппликейшн хийж мийгээл тэг ингээл загвар магварыг хийгээл ингээл тэг би гайхаал. За одоо энийг сураад хийндэ гэл тэгээд одоо миний яг тэр зураг байд юм аа ингээд тэр хакатон дээр ингээд 3 өдөр цогт хакатоны 3 өдрөнд тэндээ хоноод тэгээд шөнө нь YouTube-ээс ухсаар агаад нөгөөдгөө сураад тэгээд загварыг хийж гаргаж ирээд тэгээд миний анхны хийсэн дизайн тэр болчихсон юм. Яг аппликейшны дизайн. Тэгээ би бүр ингээд та нам гарахад тэр нэг ок хэлцэх. За энэ ингээд стартапын зүгий гэж яддаг чамааг одоо хатгахчлаа. Тэ чамд одоо ингээд ийм шин санаа мана нэг юм хийчмээр юм шиг санагддаг мэдрэмж чи одоо ингээд дуусахгүй гэл хэлээл. Тэгэл тэрнээс хойш миний бүр ингээд нүд нэгдээд би ч ерөөсөө ингээд нөө бизнесийн талаарх ойлголт байхгүй хар ухаанаараа л ингээд юмуд хийж ирсэн. Тэгсэн чинь ингээд стартап гэдэг ойлголт байдаг. Тэр нь бүр ингээд ийм гоё юм хийж мөнгө олж болд юм байна. Тэ заавал би зөөгчийг халдгүй заавал би зүгээр ингээд одоо хүний тэлийг алдаад метал хийгээд албагүй юм биш үү гэдэг мэдрэмжийг бүр анх удаа аваад. Тэгэл за тэрнээс хойшоо өстой жинхэнэ өдөр шөнөгөө суусан. Өдөр шөнөгөө суугаал тэгэл хамгийн ойрхон дараагийн тэмцээн нь юу вэ гэж тэгсэн чинь юун дээр IT парк дээр юу гэр хаб гэж байсан юм. Гэр хаб гээд гэр хаб хаа. Тэгээд тэднийх нөгөө нэг юм coworking office-оор хангадаг шагналтай тэмцээн яаж за энд л орж төрүүлж офистой болоё гэж бодоод тэгээд тийшээ орсон төрүүлсэн тэгээд нэг юм 3 сарын ч лүү coworking office нэг ширээний эрэхтэй болоо баг байхгүй ганцаараа тоглоод байгаа шүү дээ. Тэгээд яг тэр үед юм болжсэн. Би нөгөө нэг 10 жилдээ ингээд нийгмийн ухааны хичээлүүдээр одоо нийгмийн ухаан ч юм уу те ингээд Монгол хэл уран зохиол бас чадчихдаг. Тэгснээ физик матта физикийн би ч нөө дүүрэг олимпиад бодорч медаль авдаг нөхөр. Тэгээ манай ингээ ангийн багш нар чи инженер физик талаар явах хэрэгтэй хүн гэдэг ингээд мат физикийн багш нэг талаарчдаг. Нийгмийн ухааны багш нар үгүй наа чин ийм нийгмийн ухааны хүн гэдэг ингээ муудалцаад ингээд бөвөө болцсохгүй. Тэгээд наад нийгмийн ухааны текстийг чи хинч уншаа ойлгох шин. Наад мат физик чинь баргийн хөлт бодож чаддаг. Наа хөлтөө энэ талаар нь явах гээд. Тэгээ би бүр ингээд тухайд ойлгож байгаа ч юм байхгүй гайхаад тосчдаг байсан байхгүй. Тэгээ би одоо ингээд нөгөө нэг хууль би ч хуулиар сурсан шүү дээ. Хуульд хэлсэн мойсон хөлсөн сургууль тэгэнгүүт тэрийг бол үнэндээ би ингээд мэрэгжил гэдгийг бүр тийм сериосны ойлгоочгүй. За ингээд мойсон олон улсын харилцаа хууль бизнес бүгдэнд нь тэнцчлээ. Аль руу н орох гингүүт хууль нь зүгээр ингэнлээ штэ гэдэг баг яриагаар орцсон. Тэгээ тэр үед их сонирн байсан байгаа ингээд мэрэгжил танилцуулах өдрөлөг гэдэг манай харамжилтад болдог байсан юм. Тэгээ 8хан мэрэгжил ярьдаг. За. Хуульч санхүүч юу гэх нэг хитгэн юм. Энэ хэд л байдаг гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ юусе би одоо баг тэр багш нарыг ингээд таарах юм бол хэрэлдмээр санагдах. Ямар муухай те. Тэгээ баг тэрний ингээд эхний 1-2-т нь хуульч гэж баг байсан баха. Тэгэл хуулийн сургуульд орчихъя гээл би орцсон. Тэн дээр юусе нэг юм гэрхэнтэй зүйлхэмлэх угаасаа байгаагүй. Тэгж орчоод нөгөө багасаа нэг юм физик мат юм сонирхолтой байсан юм хатгаад би ч 11 дугаар ангита залуу зохион бүтээгчийг тэнцэн болдог байсан шүү дээ телевизэн. Тэнд орж исэн. Ороод ийм хүнхэр гипер бол ийм толин хүнхэр одоо тоогоо үсгээд тэрүүгээр нарны тусгалыг хөрөмтлуулаад өндөг шарна. Металл хайлуулах. Металл бүр амар. Тийм ингэж хайлуулах гэсэн үг байна шүү дээ. Тэрний бүр нөгөө нэг онлын номыг нь манай 10 дугаар ангийн математикийн багш өгөөд наад Оросууд социализмын үед ийм хүнхэр толиор металл хайлуулдаг байсан. Наадах чи одоо ингээ ашиглуул гэх. Тэгээ нэрөө туршаад үзсэн чи халдаг. Яг тэр нэг гол фокусын цэг дээр. Тийм л дээ. Айгүй халдаг. Тэгээд тэр санаагаар ороод нөгөө санаа нь
Манайх нөгөө хүүхэд тахт манай өвөөгийнх нөгөө туулаан фермтэй байсан. Бүр 200 хэдэн туулаад. Тэгээд ухаалаг туулаан үүргээ юм 2 санаа ард гэрэнгэдэ хийгээд нөгөө физикийн хамаг мэддэг юмуд ашиглаж хийгээд тэгээд хуйлд нэгдүгээр курст орчоод бас нөгөөтг нь хатгаад болдгоо. Ахаад 2 дахь удаага ороод тэгээд тухайн үед ч нөгөө нэг юм оюутнууд хайсан гээс эзүүлсэн сав гэдэг уцмцсан хавчдаг оруулалт малгай дэвтрээ. Тэрийг ингээд цуглуулдаг хайрцаг тэрнэгтэй нөгөө нэг ухаалаг дээр юм точ мочтой юмтай юм хийгээд нөгөөх нь болонгууд батарейны хогийн сав гээд батарейны цэнэгийг хэмжиж юу яадаг. Цэнэг дууссан байна ууг нь юм 10 гэрлэр хэмжээд одоо 11-ээр хэмжээд тэгээд хүмүүс нөө ингэдэг байхгүй. Тэгээд би уцаад нөгөөс дөрөв орно. Одоо ингээд удирдлагын 2 батарейд штэ дуусчлаагаа хайчдаг. Тэнгүүт нэг нь 80-90% батарейтай нөгөөх нь 20 болчингууд ашиглаждаг. Тэнгүүт аль нь дууссан мэдхгүй хоёулыг нь хайчдаг. Тэгээд тэрийг нөгөө нэг хэмжиж болдог тийм хийчихсэн. Ингээд тэр их юутай байна нөөцтэй байна гэдэг. Тэгээд тухайд нэг мөсийн хэрэглээний шударгааны элекийн ангийн нэг 2 оюутнаас тусламж авч жагаад өөрөө бүр нөгөө нэг юм брэдборд гэж нэрлэдэг нэг электроник автан дээр юм гагнаад тэгээд мөсийн уртлын элекийн дэлгүүрээс баахан нөгөө транзистор тэгээд Atmel 16 гээд 16 килобайтын юм юу багтаамжтай код шивдэг микропроцессор авч жагаад тэрэн дээр нь програмыг шивээд хийгээд холбоод яада холбоод товч мовчтой болгоо ажилуулад ийм 2 борд бүр хардвер софтверээр энэ хооронд нийлүүлээд тэгээ бүр тэр нэг ажилдаг тийм юу девайс хийжсэн баг. Тэгээ тэрүүгээрээ би чинь тэр оны залуу зохион бүтээгч тусгай байгаач хөрх бас шагнал. Тэгээ яг тийш ороод исэн зорилго би сургуулийн хэлбэрүүд алгачих гэдэг үзээдсэн. Гэхдээ арай нөө тийм даалгах хэмжээний байранд ороогүй. Тэгээ ингээд нэг юм сонио хоёр тцэн нөхөр яваалгаа ингээд нэг талын юм зохион бүтээгч гэдэг. Нэг хуулийн юм яриад. Хууль нэг юм нийгмийн ухаан шинжтэй нэг юм хүн яа тэгээд стартап руу галтраад орчих жоохгүй. Тэгэл за өстой одоо яаж гэхдээ би их гоё исэн тухайн үед ингээд нэг юм тулах юмтай болцсон. Нэг юм шинэ ертөнц нийцсэн ингээд стартап гэдэг гээд. Тэгэл баг байдгүй. Тэгээ би бүр аюултай заяа. Мойсын группээр ингээд пост хичээд. Надаа ингээд офис байна. Би ингээд одоо тий стартапаа ингээд эхлүүлж байна. Баг болох юм технологийн тий кофаунд хийх хүн байвал хүрээд ирээч гэ. Би 15 пост хийчихсэн. За тэгс чи 3 ороод иртээ. Хамт 3 найз заяа. Манай тулгаа, золоо, мэргэн гэ 3 найз. Гурлаа юуны мөсийн элекийн гэ 3 залуу. Тэгэл танилцаал бид 3 дараагийн тэмцээн юу захин засаглалыг яах гэдэг лээ нэг тийм тэмцээнд ороод тэгээд онлайнаар хууль зүйн зөвлөгөө өгдөг систем бүр хийгээд кодын бүтэн ажилуулдаг болгоо тэр 65 6. Тэгээд тэр нь ингээд ажиллаад бид нэр бүр ингээд нөгөө нэг одоо мантер 3 эго мондо 3 залуу байсан. Тэгээ бүр ингээд код нь ажилдаг бүр ажилдаг систем баг 3 хоног дотор хийгээд тэгээд танилцуулаад нэгдүгээр байранд ороод тэгээ хүүхдүүд тухайд ч одоо нэг 18 биш 18 20 хүрэх гээл явж байгаа. 20 хүрээгүй нөхдүүд байгаа байхгүй. Тэгээд нөгөө юм тууштай юм а хийх ч юм уу жоохон ажлын сахлах бат муутай. Яг ингээд чадвартай гоё санаа. Сэтгэл хөдлөлттэй. Тэгээ шанглын мөнгөөрөө сайхан шоудаад барай шоуддаг байсан. Нөгөө нэг юм компьютерийн хард мард аваад тэгээд нэг инвест хийж штэ. Хард мард аваад тэгээ ингээд тэнцүү хуваагаад идэж байгаа тусчдаг цаа. Тэгээд өөр тэг яаж мөнгө болох юм гээд юу тэмцээн хийсэдээ ил мөнгө болоод байх юм. Оюутан байх ч одоо эдийн засгийн хурал манус ч мод нөө эдийн засгийн оюутнуудаас бол эдийн засгийн хурал дамжуулгүй гэдэг хаад бас овоол мөнгө олоод байдаг зин байдаг шүү дээ. Тэгээд тэгж явсаар хагаад би чинь нөгөө нэг баг 30-а тэмцээнд орсон. Тэгээд баг дийлэнхт нөгөө нэг юм шаналт ямар ч юм авчдаг. Ямар ч нэг юм зулгаачдаг. Тэгээд сүүл рүүгээ нөгөө стартап Монголиагийнхаа тэр танах болоо гэд одоо та нар одоо нэг ядгатай юма хийхгүй тэгээд даа санаагаа дараа нь хийхгүй ижиж ингээл тэмцээн болгон дээр нэг өөр юм яриа. Тэгтээ тэрийг ингээ айгу гоё танилцуул ягаад яваад тах юм. Болтой та нар. Тий, болтой. Тэгээд за жоохон ингээд хөрсөн дээрөө буугаад юм ажиглая. Тэгээд бид хэд ч тухайд бас янз юм туулсан. Тэгээд би ч нөгөө нэг тэр үед бүр ингээ IT парк дээр офис дээр амьдардаг. Шоктой. Тэгээд маа толгой хитээр бол бүр яг нөгөө нэг ширээнийхээ доорлоо мошоко дэвсээд хоноод бүр 2 жил хор амьдэрсэн. Бүр их жинхнээсээ. Тэгээд сардаа нэг 2 маяр довсонд ордог. Тэгээд нэг гикүүд. Жинхэнэ бүр яг тэгэл суудаг. Тэгээд шүлэндөө орж шөнийн 3 цагт ч хамаагүй цөв иддэг. Тэгэл
кофе бол тийм үнэтэй кофе маа авч чадахгүй. Нөгөө Нунтгуудаал гусаал хаан кофе, шар кофе, максима угаал үе кофе уу. тий үеийг угаал. Яг тэгж явсан бүр яг ийм амар үе байдаг. Тэр үед их хайртай. Тэр үед бол би яг нөгөө нэг бүр ингээд бид айгүй хэцүү үед байсан. Тэгээд тэр нөгөө coworking-го болоо дараа нь ингээд доошо office maps ороо авчиж байгаа юм л та ингээд том office maps ороод тэгээ бүр ингээд хаяа одоо би яг энийг ерөөсөө ярьж байгаа гэсэн. Нэр ингээд хаяа гэсэн бүр хоолны мөнгө болчихдог гэсэн юм. Бүр ингээд идэг юм байхгүй. Тэгээд манай тулгаа бол ингээд нөгөө нэг тусдаа өөрийнхөө юм хийж байгаа гэд юм шарандаа одоо чинь гэртээ нэг очиж одоо нэг юм авч ирсэн гоохгүй байгаа. Би чинь бүр ингээд эртнээс биед байгаа явцсан нөхөр. Тэгээд сүүл рүү ингээд найзуудаасаа хоолгүй байгаа. Тэгээ би бүр яг макс нь бүр яг 4 хоног хоол идэхгүй авч үзээд бүр ингээд за дунд нь нэг напило идсэн заяа. Бүр ингээд тэгээ намайг бүр ингээд манай 10 жилийн ангиухт яг тэр үед дээр ингээд таарчаа чиний царич юм гөлчгий шиг болсон. Би бүр ингээд шүүгээд бүр ингээд нүднээс гарцсан юм болоод тэр үе бүр яг эвгүй байсан. Тэгээ би бүр нэг удаа ингээд нөгөө нэг тэр үед ч одоо яг жинхэнэ хангри гэдэг шиг явж исэн үе дээр би ингээд өөр айлын газар оффистанд уулзалтанд орчоод тэгээ ингээд нөгөө гарцсан хойгоор би бүр өсөөд болтгоо бүр ингээд салганаад тэгээ ингээд ширээн дээрээс нөгөө нэг юм кофений хуурай сүүнээс нь халбагдчих идчихсэн шүү дээ. Бүр ингээд тэгсэн чинь ингээд гол орчмоор цаа. Амар бүр яг тийм үе байсан яг 16 7 оны тэр. Тэгэл мөнгөний үнцэн минь те яг ингээд ямаа жоохон хариуцлагатай хийж явахгүй болохгүй Өгөх юм байна. өгөх юм байна. Энд чинь бүр өстө баларх юм байна гэдэг мэдрэмж ашуун яваал. Тэгэл за одоо гоё сайхан санаагаа жоохон болоод жоохон практик юмнууд хийгээд яасан гэхээр за одоо юу хийж чадах вэ гэж бодож байгаа юм чинь. За дизайн ямар хийчихэд байна. Тэгээ тухайн үед чинь дөнгөж Монгол сошиал медиа маркетинг гэдэг юм яригдчихсэн. Ингээл те фейсбુકийн пэйж хөтөл мөтөл ингээл. Тэнгүүт нь би гинт дургу өргээд нэг өглөө шокносоо босч ирсэн аа ингээд сошиал медиагийн 3 багц гаргаад. За нэг нь ингээд сарын 10 пост, нэг бичлэг, тэ? Нөгөө багц нь 2 бичлэг 10 пост чилсэн ингээд. Нэг нь 250 мянга 350 мянга гэдэг. Тэгээ би тэрийг шууд бариад машины дэм бүх газараар ороод өөрөө. Ингээд сошиал медиа маркетинг үйлчлэг үзүүлээ. Би хэвлэлсэн ламинатор да. Ингээд хийгээгээ. Тэгээд өглөө гараад яг тэрийг нэг 10 11 үед хэвлүүлээ тойроод орой 6 гэхэд би 4 газрын захиалга аваад орчих. Гэрээ байгуулад 400-аас урьдчилгаанууд авцсан. 800 мөнгө өсгөр. Тэгэл тэрийг хийгээл уудэр чинь бас тухайн үед хөөрхөн ингээ хоол болчихж байгаа юм. Тэгээд тэр чинь тийм бүтэн цагийн ачаал нэг авахгүй. Газ толгоогоо ажиллуулаад ягаал өдрийн нэг 3 4 цаг суухад 4 газрын юмнуудаа хийгээд ингээ хажуугаар нүүрснийхаа санаа манаг хийгээл тэгэж явж байгаад жил гараа ягаад за энэ арай жоохон шулчлаг уудаад одоо нэг ингээд нөгөө гүнзгийрүүлээд явхад арай их цаг болчих гээд байна. Тэгээд тэрийгэ болсон. За тэгээд явж байтал манай нэг санаа life hack гэдэг санаа өсвөр насны хүүхдүүдэд нөхөрчгөн боловсрол олгоно гэдэг тийм санаа нэлээд улс төртэй юм бид нар хийсэн. Тэр маань тэмцээн төрүүлээд тэг олон улсын гендерийн сангаас дамжаад UNICEF-ээр дамжаад маанд санхүүжилт өгөрлөө. За тухайн үедээ гахалт. Тухайн үедээ за би яг 18 настай л байсан сая. Тэгээд одоо манай Renew-гийн компани 2016 илүү 7 онд яг гэрчлэг авсан байдаг хгүй. Одоо тэгэхээр бас нэлээд явцсан байна аа. Тий эрт бүртгүүлсэн байгаа. Тэгээд за ингээ олон улсын гендерийн сангаас таад санхүүжилт өгөхөөр л манай тулгай тавьчих гайхал. Шок хүйе. Тэр мөнгө буцааж авах юм гэсэн авахгүй юм чинь. Тиймээ зүгээр хийх ёстой юм байна гэл. Тэгэл за хийхэндээ одоо л гоё жоохон тэ хоолтой унттай гарахандээ. Нар гарахандээ анх удаа гээ. Тэгээд хэдийг өгөх гээд байгаа нь мэдэгддэг бай. Юу ч гэсэн ингээд наад ажиллаа хэрэгжүүлэхэд хэрэгтэй юм надаа хэлчих гээд. Тэгээ ингээл хараад би вилүүгээ хараад Юу бичвэ? Тэг чиний на компьютер чи хооцчихсан ч юм гэж харж үзэл. Тэгэл за эндээ хэдүүлээ байх уу нүүх үү гэж те лаг юм бодол. Тэгэл бид хэд нэг зайлуул тэгэл юмудаа нэмж нэг 20 эдэн сая төгрөг гээд бичээд өглөө. Нөгөөдүүд баг гайханаж байна. За тэгсэн чинь юу дараа нь ингээд чинь нэг бүлийн процесс явсан. Ингээд шалгуулт мал таана юм болоод байгаа гэгээд. Тэгээ бид за хотлоо олчтой өөрснийхөө амийг. Тэгээ байжсэн чинь өхөр боллоо гэд.
Тэгээ тэр нь нэлийн тийм том дүнтэй юу хөр болсон Аа. юм. 25-30 мянган доллар. Тухайн үед баг 100-аад тухайн хашаанд 100-аад сая төгрөг. Тэгэл итгэдэг бай. За одоо яана гэд. За гэхдээ тэндээс хойш ингээ бөө юм эхэлж. Яасан гэсэн чи за олон улсын байгууллага хувийн компанитай харьцахгүй төрийн байгууллагад дамжиж. Агентлагаар дамжиж. Жохон насаа яг анхнаасаа би тиймтэй нүүрс болчих жоохгүй. За төрийн байгууллагаар дамжих юм байна гэд. За одоо тэр нэг чинь мар 30% нь ер нь бол ингээд нөө дотоод яг энэ төсөлтөй холбоотой одоо олон улсын байгууллага дээр төрийн байгууллагын ажилтны ингээ юмд явнаа гэд. За гэл тэглээ. Бас тэгээ бахад нэг 70 сая нь үлдчихэж шүү дээ. За яг болно гэл. Тэгээд за нэг дор өгөхгүй л гэж чинь тэгээд за ингээд сар болгоноор яг юугаа өсөлт гаргана. Тэгээд наадуулаа бүр ингээд одоо унааны зардал гэхтэл таад яг хаанаас хаа явсан маршруттайгаа бензиний толгойн авсаргаж тайлагнаа гэх. Бүр ингээд нарийн баг 100 төгрөгтгөө тайлгнуулаад. Тэгээд чинь тийм бичиг цаастай өстө ноцолж үзег нөхдөд анхны туршлага болж байгаа. Тэгэл ноцолдоо за тэгээд тэр лайф хакер бол нэг жил гаруй бидэд ажил хийсэн. Нилээн хийсэн. Тэгээд бүр нөө судалгаагаа 7-8 аймгаар явж хийгээд. Тинтээ дархан мархан өстө яваа газар байхгүй яваал хийгээл код юм. Тэгэд хөгжүүлтийн яах ингээд тэгмүүд өөрснөө үнэхээр бархаа болоод. Тэгээд одоогийн UbiCab Mizorn компани руу би тэд бүр захиалгын гэр өгч кодо бичүүлээд юм уу хийлгээд. Тэгээ яг тэн дээр яг хамгийн муухай мэдрэмжүүд нөгөө нэг хүй ингэдэм үү гэдэг мэдрэмжүүд аваад төрийн байгууллагаар дамжих болсон. Шууд улаан цайн одоо энийг би бас анхудаад ирчих. Ингээл нөгөө нэг юу ч чам шууд ерхий нахтлаа мэхтлэн. За мөнгө чинь шилжүүлж болж байна. Гэхдээ мэдөө ингээ яг маа дээр ингээд 3 компьютер хэрэгтэй байна. Шууд л жоохгүй. Танай төсөл дээр ажиллаад байгаа хин ах чинь ноутбук нь хуучирсан юм байна. Тэ? Тэгээ энийг ингээд суулгаад оруулчихмаар байна гэл. Тэгэл гайхаад ингэдэм болоо. Мэдгүй шүү дээ тэр чиг анх удаа юуж байгаа нөхдөд хүү ингэдэм бах та гайхаал. Тэгэл шокнд орол. Тэгээ би тухайн үед чинь бас сэргэлэнтэй нэг хуулийн бас юм мэдсэн юуг нь яг тэр цаанал тавьж байгааг бичиж авч маваад. Дараа нь нотлохоо. Дараа нотлохоо гэл. Тэгэл бөө юм болоод тэгэл одоо хүүхэд байсных л ах сайн муу санаахгүй. Тэгээд нөгөө компьютерийн тэг өгсөрч өгсөн шүү дээ. Өгөөд юм нөгөөд өөрснөө авах мөнгө аваад тэгээ баг хайш дундаа орох гэдэг юм. Тэгээд миний бүр уур хүрээд сүүлдээ нэг муудалцаад их юм болсон. Ингээд тэгээд хамгийн амар нь би ингээд байна гэд н олон улсын байгууллагын хэлэхгүй юу. Тэгсэн чинь Омид уус ингэдэж штэ. Чи монголчууд ингэдэг штэ. штэ. Мэдөө ингэж штэ. Чи яагаад уурлаад байгаа. Welcome to Mongolia. Тэгээ би за ер нь бол тэгээ би яг тэнчэнээс яг толгойтой мэдэрсэн мэдрэмж нь ингээд яг энэ ажлыг хийчихье гэж байгаа хоёул байгаа юм байна. Нөгөөдүүд нь бол гүн байж штэ гэд тэгээд байжснаа төслийн төгсгөл хэсэг дээр тэг тэр моментоос хойш битүүрийн нөгөө наастар буураад урам хугарч байгаа штэ. Тийм штэ. Нөгөө юм аа нэг юм хиймээргүй санагдаад өөрөөсөө төвхтэй санагдаад гар хөдөлж өгөө болоод эргэлзээд хачи хямарж байгаа. Тэгээ байжсэн чинь сүүл рүүгээ бүр нөгөө төслийн сүүл шат руу олон улсын гендерийн сангаас нөгөө нэг зөвлөх хяналтын аудит руу орж ирээ. Тэгснээ маань агуулгууд дээр наад юу эрэгтэй хүнээ ягаан цанцтай болго. Тэ? Наад авч машин барьж болохгүй гадаа нохоослолууд ээжээр нь юу яалга машиныг бариул гэж шууд бүр ингээд сенсоршип хийгээд тэгснээ наад юу яа бүртгүүлж байгаа хэсэг дээр нь хүүхдээс хөтөрч бүр 5 дахь ангид бүртгүүлж тоглох тоглоом бохгүй. Тим амир сэрэ одоо жоо хүүхдүүд юу яа бүртгүүлж байгаа хэсэг дээр нь хүүсэн дээр нь трансгендер гэж байхгүй нэм тэргээд бүр шууд тим тулгаад тэгээд нөө маа тулгаа чинь бүр нөө нэг жоохон юм тим дээр дургу консерватив талдаа тэгээд би ч юм яг харьцангуй нээлттэй ч гэсэн шууд тэгээд тулгуулад ингээд тэгсэн чинь ингээд нэг юм хүний юм хийж өгöd байгаа юм шиг гидэн хөдлөө тэгээд тэр зүйл ерөнхий замхарсан. Ингээс. Тэгээ бүр замхарсан. Тэгээд сүүл рүүгээ ингээд чимээг болоо. Тэг яг бүх санхүүгийн тайлан хамаг юм өгсөн. Хоёр дахь төсөл яг ингээд яг баг 95% та болцоод байдаг. Тэг яг гаргыгээд үнэхээр хуруу өдлөөгүй. Тэгээд тэрнээс нэг хямраар нэг юм депресд ороод тэгсээр хагаад баг депрессээ арилах гэсаар жил гар болцсон. Тэгээд замхарч нэг юм явчихсан.
За ингээд нэг chapter хаяа. Саяны дээр депресс ажиллах гэсэн жилийн хугацаанд өөр ажил хийжсэн үү? Тэгээ гоё юм болсон ш нөгөө Drink Entrepreneurs гэвэн толдог байсан байхгүй юу? За. 16 оны үед айгүй гоё ивент толдог гэсэн. Ингээд яг тухайд стартап мап хийдэг залуучууд нийлээ пи уудаг. Том зааланд юм ярианга их гоё юм болдог гэсэн. Тэгээд одоо ингээ эргээ харах юм бол шүү дээ 15 6 онд ингээ Монголд анх гарч ирж ирсэн юм стартапуудынх ер нь би бидэнд таньдаг байхгүй юу? Одоо чинь 15 онд PTT-г хонж эхэлж байхад Андрид дөнгөж байгуулагдчихсан хамт. Одоо ингээ Андридын залуучууд тэнд авсалдаг гэх. Ундаахан дээр хаб дээр байсан уу? Хаб дээр нэгдэг үү? Хаб нэгдэг үс. Тэгэл ээж аппликейшн гэж байсан. Одоо манай нөө нэстэг тэргээд авгс сүрэн Blog технологи тэнцэн тэр яг ингээд анхны хідэн компаниуд. Тэгээ одоо эргээгээд ингээ харахад яг тэнцэнээс үлдсэн компани бол нэг 5 дотор. Харахад яг тийм стартапын ч бүүм явсан. Тэгээ тэр нь бас нэг жоохон юм юугүй бүүм байсан нь хөөсрөл маягийн бүүм байсан мэдгдсэн. Юу гэхээр ингээд нөгөө хитрхи ийм гой санаа байвал тэрийг хийгээд тэгээд нэг юм төсөл хөтөлбөр дамжаад заавал нэг хөрөнгө оруулагч гарч ирээд тэгээд нэг юм акселератор хурцлах хөтөлбөрт орж ижил компани явдаг гэдэг нэг юм буруу ойлголтод явал юу тэр үед чи акселератор тийм хурцлах хөтөлбөр зөндөө байсан. Ингээл олон улсын руу суучилж өгдөг, барьдаг өстой төрөнч дэмжих гээл хувийн байгууллагч дэмжих гээл. Тэгтээ тэнчэнээс нөгөө нэг миний зүгээр одоо эргээгээд ойлгоод бас сүүлд ингээ яг тэр үед юм мэдэрсэн залуучуудаа эргээгээд ингээ ярьж байгаа хгүй ингээ баг 10 жилийн дараа. Тэгэхэд ер нь ингээ тим юм хөөрөгдсөн одоо юм төсөл хөтөлбөр акселератор юм те тэмцээн уралдаан гэхээс илүү зүгээр л гудамд байгаа нэг болдоод л юмаа зарч чаддаггүй л байсан юм байна шүү дээ. Хитрхи ингээ вакуумчсан. Ингээ стартап гэдэг нэг юм Google шиг байх хэвээр тий. Заавал ингээ нэг юм bean bag байгаа л тий. Ингээл тэрэн дээр ихтэл тэгэл юм фаст фуд идэл, пицца идэл, лайфстайлыг хулаад идэг гэхнээс бизнес моделийг харах буруу юм явцсан бохгүй. Тэгэл би ч гэсэн тиймэрхүү уур амьсгалтай байж байгаа. Тэгээ яг 17 оны Drink Entrepreneurs-оор нь юу яасан юм? Мойсен 2 дугаар байрны урталт юу лээ дөөдөө маркет лөө төөтөө маркетчлөө нэг байсан юм аа. Одоо CM-ээс өмнө санаж байна нэг дөөдөөчлөө нэг супермаркет. Тэрний ингээ кассан дээр зогсдог нэг өсгөөг аваад гэсэн. Тэгээ ингээ шүн мөн орж ахаас гоймоо авдаг. Гэвч өсгөө ах одоо энэ UBCAP-ийн мобайл аппликейшнийг хөгжүүлсэн одоо ахлах байхгүй програмист. Тэгээ гэр бүлээрээ супермаркет болдог. Хаяа зогсдог лангон дээр. Тэгэл өсгөө ахта өсгөө ах байж тэгэл Монголын анхны Android developer байхгүй. Монголын Android аппликейшнийг хөгжүүлсэн. Тэгээд хальт ингээд царай мэддэг болсон байж байгаа. Drink Entrepreneurs-аар одоо UBCAP-ийн үүсгэн байгуулагч CTO нэг co-founder CTO Эрдэнэбахтай танилцуулаад энэ дүлгөөнөө гээд айгу нөгөө эдний багийнхан ингээд дизайн энтер хийчдэг юу ячдаг ийм залуучуудаа сүүлийн юмнууд нарс айгу айтайхан болж байгаа юм. Тэгвэл хэдүүлээ UBCAP дээр уулзсан. UBCAP дээр хамтарч ажилламаар байна. Тэгээд UBCAP тухайн үед яг Union гэдэг Union-ийн офис руу дөнгөж нүүжсэн. Юунаас миг даатгалын байрнаас Union руу нүгээ. Тэгээд одоо би яг ингээд ярахад яг тэгээ товлсон цагтаа очисон чинь хаалхан цоочтой. Ажлын өдөр би 2 өнгөрөг очлоо. Байдгүй. Тэгээд 4 боллоо байдгүй. Тэгээ би ингээд чат бичсэн чи байдгүй. Тэгээд тулгайтаар гайхаад эсэн чинь нэг юм руу газар ирсэн баг таа. 230 минутын дараа чатаа синдээд мидо манай компанийнхаа харин цаг байхгүй зүгээр ингээ яг нэг ирээд юмаа хийчихдээ ма чи өмнө өдөр нь ярьж байгаад ирэхгүй бол гэд. Яг жиг пассив стартапын калчтай шүү дээ. Тэгээд маргааш нь ирээд уулзаад тэгээ одоо байгаа UBCAP-ийн золоох Эрдэнэбах тэгээд X нэг Мисорны нарках 3-тай толгойтоор уулзаад тэгэл тэр чинь тэр чинь нэг дөнгөж яаж байгаа. Тэгэл анх удаа уулзаал тэгэл UBCAP-ийн ингээ дизайн дээр юм жолоочийн одоо энэ тоолуур таксины дүн харагддаг гэсэн шүү дээ. Яг энэ хэсгийн дизайныг хөө. Ингээ хийлгэх ажлаа та хийх үү яах вэ? Манах бол ингээ нөгөө нэг өсөж яваа. Тухай чи UBCAP бас дөнгөж стартап яг ингээ томорхгоо л ингээл тийчгэн жийсэн үе. Тэгэл энэ ажлыг хийх үү барих уу гэл. Тэгэл тулгайтай хоёр тгийгээд
Тэгээ бид хоёр нэг юмд итгэдэггүй байсан нь нөгөө нэг юм UX UI design гэж хэлээд байгаа одоо системийн дизайныг юм сошиал медиа маркетинг шиг юм хийж болдог захиалгат ажил гэж ойлгоогүй байсан байхгүй. Нэг ч удаа тэгж бодож үзээгүй байсан. Тэгээ ирээд ингээд бид хоёр гайхаа яриа. Хөөе одоо ингээд тэмцээн уралдаанд хийхэд бид тэр ингээд санаагаа танилцуулгаад хийдэг энэ вебсайт аппликейшны дизайныг чи мөнгөөр хийж болох юм биш тэгээд ойлгож байгаа байхгүй. Тийм захиалга махайлаг байдгийг ч юусэн мэдээгүй. Тэгээ тэр итгэл би ингээд IT багтараа баг 2 жил тийм вебийн дизайн өөрийнхөө юм хийцэн байж маа тэр давг сүрэнгээ найз нэстгээ хийснэ. Хөдөлгөөнөө наадах чи UX UI гэдэг юм биш тэгээд хэлчихсэн. Оо за. Тийм Хийж байгаа юм юу гэж мэдгүй. Тэгэл мэдрэмжээрээ хийгээл тэр нь болоод ингээл яваад. Тэгэл маа толгойт хоёр за хоёлоо одоо энэ өстой чухал ажил хийхээр болчлоо гэл өөрийнхөө үндсэн юмнууд хайж байгаа. Одоо тэр дэхтэй тоолор хэсэг нэг их өөрчлөгдөөгүй ингээд яг жижигэн сайжруулалтууд орсон. Нэг суурь нэг би тэр гаргаж ирснээр явж идэг. Тэгэл бит хоёр ч тэрийг хийгээл за болж ийн гэл тэгэнгүүтээ дараа нь дараагийн том захиалгыг өгсөн. Одоо cap UB cap тухайд нөгөө нэг юг хийж исэн. TESOG-ийн дотоод бараа тээврийн системийн захиалгыг нэг програм хөгжүүлэлтээр авцсан. Тэгээ дизайныг нь танах ихүүгээд тэгээ TESO group-ийн дотоод ачаа тээврийн солилцооны системийн дизайн хийж байгаа байхгүй. Тэр бол яг анхны том ажил. Одоо яг жижиг сажиг юм стартап юмнууд л зөндөө хийжсэн. Нэг юм 10 20 дэлгэцэн дотор байдаг шийдлүүд те. Тэгэнгүүт тэр чинь ингээ бүтэн групп компани 21 аймаг хоорондын логистикийн систем байхгүй бүтэн ингээ хийх. За тэгэл өстой чадхаасаа чадахгүй хүртэл дайраад орсон. Өстой шөнө өрөөгөр суусан. Тэгээ би бүр нөгөө нэг юм дутуу гүйцэхгүй болонгууд одоо энэ юуны централ тавар дээр байгаа TESOG-ын офис дээр нь хариуцсан мэрэгчлэнүүд дээр нь 2 3 удаа хамт хоноод намайг бүр сүүл рүүгээ TESOG-ийн хамт сууж агаад гэрт хүргэж өгч мөгдөг бүр тэглээ бүр ингээд орж ажиллаад тэгээд тэр үед яг ингээд нөгөө нэг юм UX дизайны яг гоё нюанс яг ингээд эн чин тусдаа ингээд мэрэгжлийн ойлголтууд нь яг юу вэ те тэгээд тэр тухайн үед байсан одоо нэг Мисорн боёо UB cap-ийн нарка ахын захирлын үндсэн ажил нь UB cap-ийн анхны дизайнд өөрөө хийдэг гэсэн байхгүй. Ягаад тэр өөрөө нэг керамик артист. Тэгээд керамик студид ч нарка ах шүү дээ. Керамик студ гэдэг нь Монголд байдаг шүү дээ. Тийм одоо ивент зохиогоод яваад байгаа. Улаан логотой. Тэгэнгүүт нарка ах чинь програм хангамжаар Монголд төгсчөөд Солонгост керамикаар бүр магистр хамгаалсан байхгүй мастер бүр тийм мэрэгжлийн керамик тэгээд нөгөө нэг юм жоохон урлагийн мэдрэмж юмыг харах арай нөгөө хэд дотроо хамгийн жоохон ингэ мэдрэмжтэй ингэж явдаг. Тэгээд надад анх UX ойлголтуудыг нарк авах гэсэн. Ийм номын дуу гэх юм сонсгож нарк авахс өөрөө UX-ээр сураагүй ч гэсэн зөндөө төсөл хийцэн гэсэн өөрөө хуваараа судалсан. Тэгээд би яг нарк авахын школыг бол яг ингэж бүр үнэхээр яг сурж дадаж авсан. Жишээ нь нарках ингэдэг ингээд ажлын ширээн дээр ирчээд за чи өнөөдөр баруун гараараа авмаар байгаа юм да ширнийхээ баруун гартал тавь. Зүүн гараараа удаан юм да зүүн гарталтаа тавь. Тэгээд юу яа? Нүдэнд чинь ингээд юм сатаарах илэнтэй юмнуудаа байхгүй болго. Тэгээд зөвхөн дэлгэсэндээ төвлөрхүүц болгоо дизайна хий. Гэт бүр яг юм школ шиг баг эхлүүлсэн байхгүй. Тэгээд ингээд нэг юм шийдэл хийнгүүт эхлээд хоёулаа ингээд цаасан дээр скетч зураад тэгээ концептоо яг ингэж нөгөө нэг батлаад тэгээд тэрэн дээрээ байж болох боломжтой олуулсан шийдлүүдийг ингэж судлаад тэгээд яг ингээд аюу гоё явсан. Тэгээ яг тэр нэг бүтэн төслийг наркахта хийж дуусгаад ерөнхийдөө би ингээд гарааны цэгтэй болчихж байгаа юм л та. Би сургууль төгссөн юм шиг болчихж байгаа. Тийм яг тэр хоёрыг яаж тоорхоо мэдчихэв. Тэр төсөл баг 1 жил болсон. 1 жилийн хугацаанд тэгээд баг дундаас нь өөрөн байсан бол хаяхаар юм зөндөө болсон. Гэхдээ дуусгасан. Тэгээд яг тэрнээс хойшоо нэг одоо UB cap-ийн захирал золоохноо дараа нь юу хүлээж авсан. Захирлын орон юг байр суурийг. Тэгээд над тийм хэлэхгүй. За ингээ чиний хандлага болоод байна. Тэ? За туршлага бол байхгүй. Тэгээ бас ингээ гүйцэтгэл чинь тийм амар сайн болохгүй. Гэхдээ насар хурдан сайжраад байна. Тэгээд бас бүр хурдан сайжраарай. Тэгээ тийм болохоор ингээ танахтай Мисорн UB cap ингээ нөө дизайны хэсэг дээр партнерлаад явмаар байна. Ямар ч байсан ингээ нөө хугацаанаас хожимдуулахгүй байна. Одоо ч нойртой нойргүй суугач хамаагүй ажиллаад гараад байна гэд. Тэгээд ер нь бол одоо байгаа UB cap Мисорны
ах нартай бол яг анхны томоохон баг 5 6 төслөө хийж дуусгасан. Тэгээ тэр бол яг ингээд нөгөө манай Renew буюу UX design-ы захиалгаар ажилладаг студийн гол баг юм суур тулгамжлог тавьсан. Тэгээд ажил ингэж явдаг юм байна, том төсөл ингэдэг юм байна гэдэг мэдрэмжүүдийг аваад тэгээд өмнө юм стартапын технологийн нөгөө хорхоотгонгууд байсан. Тэгээд бүр яг ингээд практик руугаа ороод яг ингээд хоёр талаас гоё нийлж гэлсэн. Тэр нөгөө нуус төвчгөр нөгөө Чингис хаан нөгөө жамуух тойр лантай 3 мэрэгдэг очиж зогсон гэдэг шиг туршлага авсан байж тээ анхны том Монгол аян дайнд орсон гэх юм уу да тий. Би ч одоо бас нэг 10 жилд нэг CD MIDI зараад явж байсан дүлгөө виртуцтэй. Гэтэ би арайч бүр юм системтэй амар юм болгоогүй юм байна. Өсгөж томруулаагүй гэж. Би тал яг ганц нэг 20-той бараа зарж ирсэн нэг өстой. Тэгээд 20-той бараа зарж ирсэн илүү үнэтэй байдаг учраас тий. Тэгэл яг нэг бас яг нэг хайхтар санхүүгийн дарамт нэг надад сүулт нэрээгүй учраас тэгсгээ тэрийг аяад илүү нэг тийм номын эрдэм номынхаа ажлыг хөөгөө явцсан гэх юм да. Сүулт нь тэгээ өөрөө нөгөө багшулцсан болохоор хамаагүй тийм ийгээд иж болох байлаа тэгээд. Ямар багшулчод тиймээс болоод тэлтэр шүү дээ. Тэгээд тэлтэр шүү. Тэгээ оюутан байгаад бол хамгийн супер хийдэг нь бол дипломын ажил гэдэг байсан. Магистрийн дипломын ажлууд хийх чинь бас ерөнхийдөө нөгөө юу хийдэг байсан. Магистрийн дипломын ажлыг чинь нөгөө блокуудад хуваацсан байдаг. Яг энэ дэр ийм параграф, энэ дэр ийм параграф, энэ дэр ийм судалгааны ажил ийм одоо энэ дэр контрпойнттай ингэ бүр ингээд дизайн болгочдөг гэсэн. Тэгээд тэр блокууд өөрөө явчихдаг гэсэн. Одоо нөгөө ChatGPT гараад бүр ална. Тэр үуч юм бол ингээд судалгааны ажлыг чи яг одоо юу гэдэг чинь өөрөө уншиж өөрөө хийдэг байлаа. 40 эдэн нүүрэнд багтаагаад хийн тэдэн хавсралтай байна. Энэ дээр нэг тим судалгааны ажлын референс орж ингээ бүр ингээ тим юу хийцэн байдаг гэсэн юм байна. Одоо өөртөө бол темплейт гаргасан. Темплейт гаргасан гэсэн. Тэгэл яг тэр темплейтээ дагуу усарчингууд өстой мастерын судалгааны ажил амар хурдан өргөддөг байсан. Тэгээ яг жоохон хууль бус хийж исэн юм нөө сүултээ нөгөө нэг датагийн цуглуулж чадхаа болоод ирэнгүүт амжихаа болгонгууд яадаг гэсэн гэхээр датагийн генерейт хийж. Өөрөө регрессийнхаа үр дүнгуудээ тэрэндээ тулгуурсан дата генерейт хийж. Дата цуглуулсан дата маань энэ гэж хэлээ. Энэ бол асар хориотой үйлдэлтэй. Энэ бол асар хориотой. Тэгээд тэр чинь зөвхөн төвөр судалгаан дээр боломжтой. Тийм, төвөр судалгаан дээр боломжтой. Хоёр дахь шиг өгдөл дээр нөө мастерын ажлууч биш нөгөө юунууд байгаа шнэ. Бизнесийн удирдлагын мастерын ажлууд гэдэг учраас төвөр судалгаа хийнгүүт нь төврөө яаж бүрдүүлсэн гэдгийг бараг ингээд бэлэн ийм нөгөө нэг юунуудтай ингээд онлайн хэсэг тийм онлайн хэсэг тэр нэг өөрөө хийцээ угаасаа тэр нь баг ингээд төстэй. Тэгээд эхлээд нь бол ингээд төвөр нүрийн цуглуулж байгаа хүн чийдэг гэж байгаа. Сүүлдээ хүн гэдэг бол залах бай. Хурдан хийхээ бодоо нөгөө захиалга амар их ороод ирнэ түрүүний ч тийм. Тэнгүүч яадаг байсан бэ гэхээр датагаа буцааж реверс инженеринг гэж байна. Тэгээ нөгөө нэг статистикийг ачаал. Гэхдээ бид тэр чинь бас бүгдийн статистикийг ачаал бутлаа гаргаж болохгүй. Чи аюу үлгэрийн болчих байхгүй. 2 3 фейл 2 3 variable угаасаа ингээд статистикийг ачаал бүлгүй болох хэвээр. Тэгээд тэр статистикийг ачаал бүлгүй болсон variable-ыг хасаад масаад гээл. Тэгээд хетрометри өсөн шийдэм болох хэвээр. Тэгж л нэг тэгээд тэр чинь бараг нэг дипломын ажлыг чинь нэг бараг 2 өдрийн дотор ингээд хийждэг тийм хэмжээд хүрчихсэн байхгүй. Тэгэл тэр чинь бол бас амар юу штэ өндөр үнэлж нэг мастер сурж байгаа ахыгч нар чинь баян тийш. Тухай та хэдэр идэгсэн. Одоо бас амар болсон хөө. Үгүй амар биш мэш одоо юу юм бэлээ. Манайд нэг өвөр Монгол оюутнууд амар сурдаг болсон штэ. Тэнгүүд монгол хэл нь жоох муу учраас хамтарч за нэг тийм хагас хамтарч дипломод аягүй их бичүүлдэг болсон юм билээ. Бүр тогтсон ханштай болсон юм билээ. Бизнес амар болчихлоо. Бизнес. Миний ч юм бол нэг юу CD-ийг шаарж өгдөг байсан би 10 жилд бол. Audio CD MIDI гэл тэгээд нөгөө нэг найз охин мохиндоо зориулсан мөрөөс ингээ дундуур нь ингээ нөгөө рекордын юм дээр бичиж байгаа. Тэгээд тэрний аудион дээр нь шараад нэг минь тэр үчний FM-ээр амар минжлээд байсан шүү дээ. Тэрэндээ зориулаад мориулаад гэдэг CD-н дээр нь шараад өгчдөг гэсэн юм. Тэгээд тэр бол амар гоё бизнес байсан. Тоглоом зардаг байсан. Тэгэл контрабанд зарна. Тэгээд тэгж явж байхад тэгээд их сургуульд бол бас нэг эрдмийн хурал мол гэх. Гэтэ Дүлгэн баяр шиг ингэж crazy бизнес бол бодож байгаагүй байна. Тийм. Бонцог ямархуу бизнесүүд ижсэн. Би ч гайгүй дээ. Тэгэж би нэг амар бизнес хийж байгааг хөө. Юу яжсэн зүгээр яг 10 жилээ би нэг 10 жилдээ юу байсан юм аа. 9 дугаар ангита байна уу? Одоо cheerleader гэдэг нь шүү дээ. Тим хамтлагт бүжгэлдэг гэсэн баггүй юу? Тэгэхээр би амралтын 2 өдөр одоо хаан банкны тэмцээн, спортын тэмцээнүүдээр яваад мөнгө олчдаг. Тэгэхээр нөгөө бизнес шаардлага үсэг. байгаагүй. Тэгэж явж байгаад тэгээд нэг 10 11 дугаар ангита юу яагаад
бас наран юун дээр Sunday дээр манайх юм спорт хувцсны лангууд байсан. Тэгээ тэн дээр зогсчдөг. Тэгээд оюутан болсон байна. Тэгээ 11 дугаар ангита бас нэг хасуу Megastar тоглож исэн болохоор бас жоохон цалинтай. Тийм жижигхэн хөрхөн жижигхэн цалинтай орлого олчдөг. Тэгэл оюутан болоод эрдэм шинжилгээний хурлуудаар явбал тэтгэлгүүд цохиол. Тийм тэтгэлэг амар сайн авсан. Сургалтын төлбөр бас нэлээд хөнгөлөгдсөн шүү. Ер нь тун баг төлсөн баг. Тэгээд тэтгэлгүүд авсан, тэмцээнүүдийн шагналууд авсан. Хажуугаар нь бахан клубүүд гэж яваад яг тийм мөнгөтэй бизнес үл хийгээгүй дандаа юм сайн дур. Хит хитэн клубүүдийн бизнес гэж ажилд оролцож яваад. Тэгэл оюутан байгаад бас зарим нэг хүмүүс их мөнгө ихтэй болчоор их зөгтгөн билээ. Би өөрийгөө хэлж манай иргэн тойрны хүмүүстэй нэг мөнгө нэгс чинь хөтөлж ингэцгээгээд тэр жоохон харамсмаар яг мөнгө олж жоохон тэгээд тухайн үед тэгээ яад юм мэдгүй уг нь инвест хийгээл алсан болов уу наалахгүй тий. Биткойн майн аваад. Биткойн юм уу бонд. Хүмүүсийн хамгийн харамсдаг юм тэр байгаа шүү дээ. Биткойн л энэ. Тэр юуг би одоо сандаг байхгүй 16 онд шүү дээ. IT парк нэг давхарт биткойны итэн твчихсэн шүү дээ. Тийм. Одоо хаана идэм бол гэж. Одоо би гайхаад би тухай тэгээ тэнэгтээ зургийг авчаа биткойн авч аваагүй байхгүй. Ийм юм байд юм байна. Тавигдаад тэг ингээд Монгол кредит карт ороод биткойн авдаг тийм юу байсан. Тийм. Тэгээ би нэг шоконд орчоо зургийг авчаа тэгээд биткойн аваагүй. За. Тийм харамслал байт юм шиг. Одоо ингэж штэ олон юм туршиж үзээ явж байгаа. Тэгээд ингээд санаанууд орж ирээд яваад байна тий. За тэнгууд яг хичнээн нэг дор 4-5 ажил зэрэг хийжсэн ч 4-5 төсөл зэрэг хийжсэн ч аль нэгэн дээр нь төвлөрөх хэрэгтэй болно шүү дээ. Өгцөн цагт тийш төвлөрөхийн тулд хийдэг ямар нэгэн үйл одоо зан үйл байгаа юу эсвэл арга байгаа юу? Тий одоо ялангуяа ингээд нөө UX дизайны төсөлчин юм нэлээд юм нэг сериосны deep гүн ажил юу гэсэн үг гэхээр би ингээд нөгөө тухайн мөчтөх хэрэглэгчийн мэдрэмжийг empathize хийж энэ товчийг яг энэ мөчөд дарахад эвгүй байх юм байна. Энэ арай л их мэдээлэл нэг мөчөд өгөх гээд байна гэдгийг нэг нюансыг мэдэрдэг. Тэгэхээр нөгөө нэг юм олон төсөл бол анх бол хийхэд бол боломжгүй. Чанар унана. Тэгээд нэргээгээд чанараараа одоо жишээ нь танигдаж олон газруудын итгэлийг хүлээж явж байгаа хүний хувьд бол болохгүй зүйл гэсэн. Тэгээ би сүүлд ингээд UX дизайны сургалтууд дээр яриад байгаа нөгөө нэг юм тухайн дизайнерын өөрийнх нь ингээд нөгөө хувь хүний well-being нь буюу эрүүл орших нь яг тэр хийж байгаа гүйцэтгэлд нь шууд хамааралтай байна гэж би бүр ингээд болсон байна. Жишээ нь би хоногт 8 цаг бас баг унтаад эхлэх үед миний дизайны чанар унцдаг. Их сонин мэрэгжил. Би ингээд ур чадвараа мэдээд байгаа юм одоо мэдээд байгаа хэрнээ нэг юм байхгүй болчих гээд байдаг нөгөө нэг юм мэдрэг чанар нь байхгүй болчихсон. Одоо тэр чинь нэг тодорхой хэмжээний бүтээлийн шинжтэй байхгүй урлагийн шинжтэй урлагийн шинжтэй нэг юм тодорхой хувь байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юм янзан бүрийн одоо UX дизайны сэтгэл зүйн мэдлэг юмнуудаа ингэж хольж тухайн мөчөд ашиглаж шийдэл боловсруулахад нэлээд юм гүн төвлөрөл энерги шаарддаг. Тэгэнгүүт нөгөө нэг юм бүр ингэ сүмэтсэн хөрчин тийм ажид болчихсон. Тийм. Тэгэхээр энэ нь бол хамгийн сорилттой хэсэг нь байдаг. Тийм. Тэгээ өөр одоо би маацсан гэж залууд би бас одоо юу хэлдэг байсан. Анх над дээр татлага хийжсэн залуу одоо ч таамтраад юм байдаг. Одоо ингээд зөөгч хийхэд гурал ангид төсөөлөх юм бол нэг ингээд зөөгчөөс цөөн гарч байгаа юг асуухад А төрлийн зөөгч цөөн гарахгүй байгаа гэд эргээд алхна. Б төрлийн зөөгч цөөн гарахгүй байгаа та төстөө гэх юм бол удаантай хуурга байна гэж хэлнэ. В төрлийн зөөгч одоо та цөвөдмөр байгаа бол манай дээр 20 минутын дараа гарахаараа хүлээж чадах уу гэж хэлнэ те. Тэгэхээр ингээд тухайн хүн мөчтөх тэр зөөгчийн хандлага ажлын зарчмаас хамаарат одоо тэр experience өөр буудаг байхгүй. Тэгэнгүүт яг тэрнтэй адилхан тухайн тэр ингээд шийдлийг боловсруулж байгаа UX дизайнерын хандлага нь дизайн дээр шууд буудаг. Одоо тэр ур чадвараас гадна. Жишээ нь хайх гэдэг хуудсан дээрээс хэдүүлэн дэлгүүрүүгээр хайлт хийхэд юу ч байхгүй цагаан хуудас байвал ихний зөөгч тий. Нэг илэрцэн өөрөө та ийм төстөө бусад үгээр хайгаад үзээч гэд үг санал болгож ивэл хоёр төсвөрлийн зөөгч. Гурав дахь нь болонгууд одоо энэ илэрц байхгүй байна. Гэхдээ та дэлгүүрөөгөө өөрчлөөд үзээрэй гэдэг ч юм уу тий. Санал болгож ивэл В төрлийн зөөгч гэд ингээд хандлага буудаг. Их сонирм мэрэгжил. Тийм болохоор нөгөө ийм таалантуудаар суурилж явдаг. UX дизайн салбар их сонирм. Жишээ нь UX дизайн гэлтгүй ер нь ингээд дизайны салбар дээр одоо industrial design буюу үйлдвэрлэлийн дизайн дээр одоо Apple-ийн Johnny Ive гэл одоо iPhone-ыг хийсэн гэхтэл
яагаад Johnny Ive-аар хийлгээд байгаа гэдэг асуудал байдаг. Мгм. Тэгээ Johnny Ive ажлаасаа гарчингууд дизайн хариуцсан захирал гэдэг албан тушаалыг Apple компани устгахж байгаа ч юм. Өөр хүн орлохгүй гэдэг нь хэлж байна. Өөр гэхэд одоо Apple-ийн төв Cupertino-д байдаг юм тойрог офис байдаг шүү дээ. Тэр офисын барилгын загварыг Norman Foster гэдэг архитектор гаргасан. Тэр архитектор гэхэд яагаад Apple жишээ нь ингээд олон ажилтнтай гэхгүй тэр Norman Foster гэдэг юм хувь хүнтэй харилцаад байгаа гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр дизайн загвар тэр дундаа юм концепт боловсруулна гэдэг бол ийм нэлийн субъектив шинжтэй хэсэг өндөртэй, фактор өндөртэй. Дээрэс нь ийм тухайн дизайнерын одоо тест буюу ерөнхий мэдрэмж, амталгаа их буудаг төрлийн юм байна. Би одоо жишээ нь ингээд хүлээн зөвшөөрсөн юу гэхээр ингээд 9 сарын өчнөө сургалт ордог. Би ингээд 50% өгч чадах юм байлээ дизайны ур чадварын максимумда ингээд нөгөө мануалаар хийж болох ур чадвар техникүүдийг өгнө, арга зүйг өгнө. За тэгээд ноу хавуудыг өгнө, бэлэн юм шийдлүүдийг өгнө, санаа авах одоо тэр гаргалгаануудыг өгнө. Гэхдээ яг нийлүүлээд зохиомжлоод одоо композишн гэж ярьж байгаа. Зохиомж боловсруулах тэр шат бол хувийн асуудал байна. Хэцүү. Гэхдээ тэр нь ч өөрөө баг зөв юм шиг санагддаг. Тэг баг тийм. Хоорондоо ялгаа бий болгож байна. Нөгөө tacit knowledge гэж хэлээд байгаа шүү дээ тийм. Нөгөө ил өгч болдоггүй. Тэгээ хүний өөрт нь ингээд сууж идэг. Тэгээ туршлагаар ингээд байнга сайжирч идэг. Тийм үзэж харсан зүйлсээр ингээд өөрчлөгдөж явж идэг зүйл. Тийм юу байна. Тэгээд түрүүний түүх маань тэгээд ер нь UX design салбар руу явсан тэр цагаас хойш маань тийм. Одоо хуульчаараа юу хийв үү? Их зүч юм. Одоо манай курсынхаа их мундаг байсан. Би одоо курсынхнаараа их бахархдаг. Одоо хуулийн яг эсэлтийнхнаараа. Манай эсэлтийнхэн дотроос одоо шүүгчнэр их төрчлөө, том өмгөөлөгчнөр байна мундаг. Би одоо ингээл янз бүрийн хувийн нөхцөл асуудал гараад гэрээ боловсруулах ч юм эсвэл ингээд нар гэрт янз бүрийн хуулийн шаардлага гарангууд ингээл нөгөө хуулийнхын лугаа нөгөө төргөл ханддаг. Би бол одоо хуулийн юм биш тий. Тэгээд одоо чинь тийм тэгэхээр манай курс хайгуу мондог байдаг. Тэгээ тэр эдээс бас их юм сурсан. Би хуулийн сургуулиас их юм сурсан гэж байна. Ерөөсөө би тэгээ сүүлд эргээ харангуут ер нь нэг юм дүрэн боловсруулах, журам боловсруулах одоо хууль боловсруулах тэр хууль зүйн техникийн ойлголт чинь өөрөө бас тодорхой хэмжээний дизайн хийж байгаа юм байна шүү дээ. Харилцааг загварчилж байгаа. Олон талт харилцааг, системийг ер нь бол ийм үгэн байдлаар системчилж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд илэрж байгаа хэлбэр нь өөр болохоос шиг ингээд их тийм төстэй санагддаг надад. Түрүүн бид бас нэг юм шиг тийм юм дотроос нэг ижил төстэй цаан чинэр байдлыг ханддаг. Хууль гэдэг чинь бид нар харахаар нэг хитрхи нэг энэ талаас харагддаг боловч эцэг нь дизайн архитектурын асуудал тийм. UX UI гэсэн програм бичин гэдэг чинь ерөөсөө дизайн архитектурын асуудал. Яг түр сүүлд нэг тэгээд байгаа чинь гарч ирэхээр ингээд код мод бичдэг юм хэрэггүй болно гэдэг нэг хүмүүс тийг гэдэг боловч тэр нэг дизайныг бодох гэдэг юм бол одоо хүний яг өөрийнх нь бодох гол ажил нь яваад байгаа шин. Дизайнаа бодох. Тэгээд тэр дизайныг хүнд очихоор яаж буух уу гэдэг асуудал. Зөвхөн сүүлд нь та басан би одоо нэг UX UI ярьсан учраас тэр нэг нөгөө нэг энэ аюу чуул салбар л да. Юун дээр яг нэг нааж гэдэг нэг ном байдаг шүү дээ. Одоо behavioral economics юмнууд дээр нааж гэдэг нөгөө хамгийн анх дефолтыг яаж хийх вэ гэдэг бол хүний хэрэглээч байдаг юм уу сонголтын паттерн тэр чигт нь сонголтыг тэр чигт нь удирддаг гэдэг. Одоо хамгийн амархан жишээ нь нөгөө нэг үнэмлэхэн дээр нь хэрвээ би насварах юм бол миний эргэтэн донор болгож авч болно гэдгийг би нөгөө нэг дефолтороо чек хийсэн тийм нөгөө нэг юу байт юм л да мууж байт юм л да Америкт. А нөгөөт нь болохоор дефолтороо авч болохгүй тий. Миний авч болохгүй гэдэг юм байна. Тэгэхээр тэр хоёрыг ингээд аваад үзэнгүүт бүр ингээд дефолтороо авч болно гэдэг дээр нь эргэтний донор бүр амар өндөр байдаг. А энгийн хувилбар дээр авч болохгүй гэдэг дээр нь эргэтний донор ингээд айгу баг байдаг. Тэгээд тэр вирус юугаар шийдсэн гэхээр тэр мужийнх нь айгу хүмүүнлэгтэй өөрийгөө ингээд донордог. Нөгөө мужийнх нь айгу хувиа хичээсэн вирус биш байгаа байхгүй. Анхны өгөгдөл нь юу юм гэхээр хүнээр илүү үйлдэл хийх гэдэг нэг үйл гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа энэ дизайн одоо нөгөө бид нар бас нөгөө хүнсний лангуун дээр яриад байна шнэ. Хүүхдийн нүдэн тусах газар дээрээс одоо чихэрлэг юмнуудыг ингээд зайлуулчихъя гэдэг санаач үт юм уу те. Тэр чинь бол нэг хуулиар хийгээд ингээд яачингууд яг уг нь бол ингээд нөгөө дизайн талаасаа хийхээр ингээд тэр бас ингээд хэрэглээг нь бууруулах гэдэг юм шиг. Тэгээд энийг ярьдаг юм л дээ нөгөө дефолтыг яаж хийх вэ гэдэг чинь эцсийн үндэ айгүй их тийм нөгөө засгийн газарт энэ ихүүд их байдаг. Төрд нөө энэ ихүүд байдаг. Тэгээ манай жоохон либертарын хүмүүс болохоор энэ эрхийг хэн авах вэ? Эцсийн үндэ энэ эрхийг авсан тал нь одоо амар том давуу талтай болдог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр дизайныг яаж хийх вэ гэхээр бас хойно айгу нарийн мэрэгжил юм байна гэж хэлсэн. Зүгээр ч нэг
дизайн биш юм байна да гэж. Монголд одоо ингээд аваад үзвэл за Монголд л гэж ярил бид дэлхийн юмнууд ярих гэж гоё юм. Монголд ингээд аваад үзвэл одоо за одоо фейл жишээ тий UX UI дээр ингээд бүр фейлдсэн амар том жишээнүүд юу гэдэм бол Ааха. success гэж одоо яриад байгаа одоо хүм бол Ааха. юм тэрнээс болж ер нь хэр big deal одоо ингээд алдсан юм болж идэх юм тий бас миний сонирхоод байгаа юм ингээд үзэгчтэй сонирхуулах гэдэг юм UX UI гэдэг бид нар ингээд нөгөө taken granted гэж бодод тий байж л байдаг тий ерөөс мэдрэггүйгээр өнгөрчдөг тий ингээл бүтээгдэхүүнийг л хараад байхаас биш тэр бүтээгдэхүүн хүртэлх нөгөө нэг зам маань яаж явсан бэ гэдэг бид нар ингээд их анзаардаггүй. Нөгөө тэр зам бол айгүй чухал байдаг. Тэр зам дээр алдснаас болоод одоо аюулын юм болж исэн ч гэдэг юм. Тийм хүн жишээ ярил бас илүү хүмүүст яг яагаад чухал юм бэ гэдэг нь ойлгомжтой болох болов. Нэг ийм зүйл байгаа юм. Тухайн хэрэглэгчдэр очиж байгаа харилцах талбар буюу UX дизайны чанар сайн байхын тулд тэр загварыг гаргаж ирсэн процесс нь өөрөө сайн байх хэрэгтэй гэдэг ойлголт гардаг. За ингээд бүгдээрээ харах юм бол би арай жоохон өөр жишээнээс ингээд урсгаад оруулахад социализмын үед одоо чинь бруталист архитектур их хөгжиж исэн тий. Одоо юм том цементтэй хамтай одоо чинь бид нэр зайсан толгойг мэднэ тий. Ийм өсвөр цутгамл одоо сутгамлуудаар явдаг. Одоо жишээ нь соёлын төвөргөөний барилга ч юм уу монументал бруталист архитектуртай байдаг ч юм уу. Тэгэнгүүт таад маань ажиллах юм бол юм цонхон жижигхэн хан том. Тэгэхээр ерөнхийдөө жоохон нийгэм хаалттай гэдэг юм мэдрэмж те. Тэгвэл капитализм болоод ирэнгүүт шилэн барилга болоод хан байхгүй болж гэлсэн те. Тэгвэл яг энтэй адилхан жишг UX дизайн дээр ажиглагддаг их сонио. За одоо бүгдээрээ жишээ авахад төрийн байгууллагуудын вебсайт ч юм уу те. Эсвэл төрийн байгууллагуудын хэрэглэгчнэр төгж байгаа тэр сервисүүд дээрх загварвал яг л төрийн байгууллагын дотоод процесс шиг байдаг. Би одоо энэ дээр хоёр том жишээ авахад нэгдүгээрт бол одоо тэр юу байна? Шүдний төвийн улсын эмнэлэг штэ. Шүдний төвийн захиалга авдаг хэсэг. E-картаар авж байгаа байлоо. Тэрийг би яг 10 бас нэг 8-9 оны жишээ нь баггүй. Нэг сансарт байдаг шүдний төв биш штэ. Тэрний захиалга өмнөх өдрийнхөө 8 цагт ингээд нэгдээд хагддаг. Тэгэнгүүт төр чи ингээд шүдэн өвдсөн те аим ингээд бүр хэцүү байгаа хэрэглэгчнэр ихгүй. Оронгууд ингээд вебсайт нь нөгөө нэг ингээд юм мобайл буюу гар утсан зориулсан хувилбар гэж байдаггүй. Ингээд зүүмэлж харж иж ингэж явдаг. Тэгээд тэрэн дээр би бүр ингээд 2-3 удаа цаг захиалах гад 4 минутын дотор дуустдаг. Тэгээд тэр бүр ингээд маргааш нь ингээд яаж игээд нэг удаа цаг захиал очсон чинь хүмүүс бүр ингээд шүдэн өвдсөн вебсайт нь ойлгомжгүй бүр ингээд амьдралдаа баг мэдэрч болох хамгийн ингээд муу мэдрэмжийг те төвхтөө мэдрэмжийг авцсан жишээ байжсан баг. Тэгээд шүдний бусад хувийн эмнэлгүүдийг харахаар тийм биш те. Хүндээ ойлгох гэж хичээдэг. Тэгэхээр нөгөө тухайн загвар бүтэж байгаа процесс донд хэрэглэгчийг хаана тавьж байгааг нь шууд харагддаг. Шүдний эмнэлгүүдийн хувьд бол шууд хувийн шүдний эмнэлгүүдийн хувьд бол тэр хэрэглэгч нь өөрөө тухайн тэр загвар гаргах процессын тулгцыг буюу тэр хүний сайн муу зөв буруугийн хэмжүүрээр хөтлөгдөж гарч байгаа буюу user centered явж шүү дээ. Тэгэнгүүт бид хэдийн одоо яг төрийн байгууллагуудын гаргаж байгаа системүүд болонгууд нөгөө user centered биш. За сүүлд яг ингээ user centered болох гээд байгаа ч гэсэн нэг юм 50% дарга centered, 50% user centered. Тэгэнгүүт тэр ингээ хуудас юм гой сайхан байх нь тэр нэг даргын өглөө хоолоо идэж гарсан уу гараагүй юу те. Тэнцтэйгээ ихэр харамжтай байгаа вэгээс хамаарат саналаа яаж шилж ямар байлга маргаан хамаарч юм субъектив фактор ордог учраас юм объектив сайн шийдэл гардаггүй. Дандаа юм сонин субъектив юмд гардаг. За ингээд сүүлд яг ингээл за ийм Монголыг хувийн компани хөгжүүлсэн энэ тэргээд яриул ярих. Ийм Монголыг ихтэй харьцангуй одоо сайн болцсон байгаа. За муу жишээ бол тэр санаанд орж ийн. Өөр сайн жишээ гэх юм бол би яг хувийг хэлэхгүй. Гэхдээ энэ нэг надтай хамт ажиллаж исэн төмөр уяг Том гэ залуугийн бит хоёр ярилцаад тэр Том гэ залуугийн хийсэн шийдлэхгүй ингээд би тэр хаанс гардаг. Юу нөхөр UB Cab-ийн ингээд нөгөө нэг такси дуудаад олдохгүй байсны байх үед одоо л ингээд санал болгодог шүү дээ. Дахиад дуудах уу гэдэг. Тэр дахин дуудах уу гэдэг нэг юм дэлгэцний 20-30% дээр байгаа хэсэг заяа. Тэр байдаггүйсэн байхгүй. Тэгээд ийм хэрэглэгчийн journey map буюу аялын зураг зурж үзээд энэ ингээд ийм хоосон луп байна. Энэ дээр дахин дуудах уу гэдэг хэсэг нэмийгээд баг нэг тэр ажил тарахаас өмнө нэг цагийн дотор л хийсэн юм заяа. Тэгээ шууд програмстууд дотоод явах учраас хийгээд маргашуулан гаргацсан. Тэгээ би хувийн буруу санаж иж магадгүй. Энэ тэгээ шууд маргашуулан нэгсээ дуудлагын хувь 25% гэсэн. Гэдэг чинь бүр ингээд орлого шууд импакт байна. Ганцхан төвч штэ.
бүр ингээд нэг дэлгэч нэмээгүй. Нэг дэлгэцэн 25% л болж байгаа. Тэгэхээр энэ UX-ийн нюанс ажиглах тийм. Эдгээр зүйлсүүд ийм чухал байдаг. Одоо CU-гийн аппликейшны 22 онд бид хариуцж авсан эхний хувилбар 4.0 хувилбар дээр одоо 5.0-ыг бид хийгээ хүлээлгэж өгöd. Тусан 4.0 хувилбар дээр анх яг төслийн багийнхантай хуралдаад зорилгыг юу гэж тодорхойлж ирсэн гэхээр одоо миний нөгөө баримтлагдаг зүйл нь баримтлагдаг аргач нь Lean UX гэдэг аргачлалаар ажилладаг. Одоо UX дизайны процедур дотроо. Тэр маань өөрөө яадаг вэ гэхээр бизнесийн тоон үр дүнг UX дизайныхаа төслийн зорилго болгоод тухайн тэр бизнесийн тоон дүнг хэрэглэгчийн тоон дүн болгож KPI болгож буулгаж жагаад тэр тоондоо хүрж ийн үгүй юу гэдгээр сайн муу дизайн хэмждэг байхгүй. Тэгэнгүүт тухайн үед хэмжиж үзсэн баримжаа тоон дээр CU-гийн каста харилцах нэг худалдаа авагчийн хурд 15-аас 18 секунд байсан гэж санаж байна. Тэгээ энийг нэг тоото оронтой тоороо буулгаж чадах уу гэдэг асуулт UX-ийн баг дээр тавигдсан байхгүй. Экспириенсийг сайжруулад хэрэггүй алхмуудыг танаад 9 секунд болгож чадах уу? Энэ амар том асуулт байхгүй. Чадах юм бол ингээд нэг хугацаанд үйлчлүүлэгч тогтсон ингээд бизнестэй айгүй том импакттай. Тэгээд ийшээ зорж явах хүрээнд дотоод бизнесийн багуудаас санаа гарсан бид хэд ч чадах хэмжээндээ цэгцэлсэн. Ингэсээр байгаад одоо та хүмүүсийн сайн мэдэх нөгөө нэг баримтыг автоматар бүртгэх CU app руу норно төлбөр тооцсон дотроос хийгдэн тэгээд оноогоо дахиж шилж уншуулахгүй 1 QR-аар буюу 1 QR гэдэг шийдэл хийгээд 1 QR уншуулахад тэр дотор төлбөр баримт бүх юм явдаг болоод тэгээд бид дараа нь ингээд трacklаад яг одоо гарсан шийдлэр яг нэг оронтой тоор орж чадсан. Тэг энэ бол бүр яг ингээд нөгөө нэг тодорхой хэмжээний бахархах төслүүдийн нэг бол яалтчгүй болж ирсэн. Би яг тэр хой GS орох CU орох гэхээр баг миний сонголтод нөлөөлөд байсан зүйлүүд нэг нь тэр байхгүй. Яг нэг хүн үлдлээр бүгдийг хийчихсэн байхгүй. Айгүй амар байсан байхгүй. Баримт тэр тооцооно голомтынхаа нэг юмтай холбогддог. Тэр голомтонтой хамтарч ирсэн юм шиг байна. Голомтын данс, баримт, баримт тэгээд өөрийнх нь тэр CU application ингээд миний харж байгаа нь энэ гурыг ямарсан банцаад нэг ганцхан пат гэж уншуул гараа авчдаг. Тэгээд цаас мас байхгүй айгүй амар байсан байхгүй тий. Тэгэхээр бол бас тийм. Тэгээд яг энэ дээр бол ингэж бууж байсан. Тэгээд өөр муу жишээнүүд бол Монголд нэрлэх юм бол зөндөл байдаг л та. Одоо жишээ нь сүүлд нэг ийм хандлага авчлаа. Одоо нэг жил гарны өмнө яг энэ AI cloud-ыг гарч ирээд cloud design тэг ер нь ямар хандлага явсан бэхээр за ер нь дизайнерууд хэрэггүй болчихно. Тэр дундаа UI UX нь бол basic гэж байгаа юм шиг одоо нэг юм судалгаа experience интерфейсийг аваач чинь. Интерфейсийн дизайнерууд нь ер нь хэрэггүй болчихно гэдэг. Тэгсэн чинь сая би нэг юм сарын өмнө нэг 2-3 бизнес юмтай уулзахад за баахан юм хэлэхсээр хоорондоо ялгахдаггүй баахан веб апууд болчихлоо доо. Бүгдийн нугасаа нэг хүн хийж байгаа шиг хийж байгаа шүү дээ ингээд тийм. Ингээл дундаж руу шахаач. Дундаж руу шахаад тийм ийм болчихлоо. Тэгэхээр ялгарлын асуудал ч юм уу ахаа гараад ирсэн. Тэгэхээр эргээгээд бас ингээл ер нь явж байгаа шиг байна. Яг хуу автоматжуулж байгаа зүйлсүүд байгаа. Тэгэхээр яг ингээд AI-аар хийдлэгдсэн дизайн вебсайт ер нь мэдэгддэг. Тэр нь бас эргээгээд одоо жоохон муу гэж хэлэгдэхүйц бас болж ирж байх шиг байна. Тийм бах. Би л одоо ингээ юзер талаасаа харуулаа. Тэгээ нэг AI-аар хийлгэх юмнуудыг хараа ингээ таниад байгаа байхгүй. Тэгээд AI-аар бичсэн юм харангуут бас ингээ зэв үрээд гэж ингээ уншмааргүй санагдав. Ингээ эхний параграфыг уншаал тэгээд цааш нь уншмааргүй санагдав. Үн чинь машин бичсэн биш үү? Гэт ингээ бүр ингээ нэг тийм халгах гэх юм одоо сүлдээ бүр ингээ нэг зам залхах видеонууд нэг хоорондоо нэг төстэй нэг сонь амьд биш. Тийм. Тэгээ энэ тэндээ нэг тийм гличтэй нэг жижигэн тийм сонин энэ хүний гар үрээгүй болохоор нэг тийм эвгүй санагдаад идэг л болсон лээ. Пострууд одоо тэр нөгөө янз бүрийн зартай холбоотой пострууд бол баг битүү AI болж байгаа шүү дээ. Үндсэндээ тексттэй авдаал. Айгу муухай. Тэгэл нөгөө тод цэнхэр ногоон өнгнүүд нь орж ирээл. Тэр үү. За хэдүүлээ юу руу орё одоо стартапын талаар үргэлжлүүлээд ер нь одоо ингээд байгаа нөхцөл байдлууд юу байна? Сүүлийн жилүүдэд одоо Дүлгэн баяр бол нэг 16 17 оны үеийг яриад 7-8 жилийн өмнөх явдлууд ингээд тэр үед нэг бүүн босон. Одоо зүгээр тэрний зүгээр шалтгаан нь бол тэр нөгөө 13 14 оны нэг амар өсөлттэй жилүүдийн арын эффект нь стартапрууд руу ингээд лагтаа орж ирээд те уул уурхаан бүүм явчихгоо хүмүүс мөнгөтэй болонгууд ч гэх юм уу явсан баг. Тэр өнөөгийн нөхцөл байдал руу ороод ирвэл манайх одоо энэ ч одоо инфляц чинь 13 4 явчлаа. Тэгээ сүүлийн 3-4 жилүүдэд ер нь ямар байна. Тэгээд стартап одоо нэг амар тэр 12 оны шингэхэ болчлоо. Дээрэс нь түрүүний бидний дурдсан AI орж ирэнгүүт юу өөрчлөгдөж байна. Одоо стартап ч гэдэг юм уу ийм одоо жижигхэн бизнесүүд хийгээд явж байгаа хүмүүстэй ингээд уулзлаад явхад ер нь нөхцөл байдал ямар байна. Цаашдаа ер нь яавал зүгээр вэ гэдэг дээр хэдүүлээ ярилцлаа. Яг би яг ярмаар байгаа бас хэдв.
Тэгээд яг сүүлийн нэг 2-3 жил бол нөгөө нэг юм стартапын шин санааны дизайнууд бол хийгдэх болсон. Ер нь бол баг хийгдэхгүй байгаа. Дандаа уламжлалт аль хэдийн батлагдсан бизнесүүдийн сайжруулалтууд одоо тэн дээр л ажиглагдаж байгаа байхгүй практик дээр те. Өмнө нь бол ингээд янз бүрийн цоо шин санаа ингээд туршилт хийх боломжтой ийм галзуу солиотой бизнесүүдийн дизайн хийдэг байсан бол тэд нар тоо бүр ингээд багасаар одоо бүр байхгүй. Хүмүүс боломжлол эхэлж байна гэсэн үг. Ер нь бол одоо тэгж мөнгөө үрхээсээ сааргалж байгаа. Ягаад тэгэхээр ер нь ингээд ап хийгээд ч юм уу мөнгө амархан олчтiin байна биш гэдгийг мэдсэн. За энэ ч бас амархан барж иддэг даваа биш юм байна. Тэгээд одоо хүмүүс тэгж бодоод өгсөх нэг хэсэг ингээд ийм Apple байх юм бол болчих гээд байна тий. Ингээд одоо тийм технологийн юм хийчих юм бол одоо амар гисэн гэдэг нэг юм явсан. Тэгээ одоо тэр нэг хэсэг ингээд намжаад уламжлалт бизнесүүд дээ илүү дижиталчлах шилжилт нь явж байгаа шүү. Тэгээд энэ дээр би одоо ингээд харахаар яг ийм болж байгаа. За одоо ингээд гайгүй ур чадвартай залуучууд нэг өөрийнх юм хийж явж байгаа шантраад тэгээд ийм корпорэт компаниуд руу ажилд их орж ийн. Одоо ми тэндэг мэдгээс за одоо болий доо гэд их орж ийн. Ядарч ийн болий доо гэд. Заримуд нь олонгууд ингээд гоё шин сайхан юм хий гэдэг байсан хүмүүс нэг юм ойлгомжтой юм хийх гэж хэлж ийн. Тэ арай баталгаатай. Одоо ч юм оруулж ир зарыг гэх тэ гэдэг ч юм уу эсвэл нэг юм уламжлалт бизнесүүд рүү хандаж эхлэх юм чи ингээд орлогын хөөсөр нь тодорхой, урсгал нь тодорхой болоод тэнгуут нөгөө нэг юм эрсэл үүрэх хандлага болыг манай компани нөгөө нэг орж ирж байгаа захиалгуудын өвдөр ч илэрхий харагдчихж байгаа байхгүй. Тэгээд сүүлд одоо ингээл нөгөө нэг инфляцтай холбоотой гэдэг ч юм уу ингээл лангуунууд хаагдчихин те ингээл локал бизнесүүд дампуураад нь штэ. Тэгээ би энэ дээр яг ингээд одоо 10-аад жил яг ингээл энэ бизнесийн үнцийн юу юм гэж одоо өнцгөөс нь харж загварыг хийж ингэж явсан үний хувьд хэлэхэд ер нь нэг ийм том ялгаа байгаа мэн гэж утсан. Ямар нэг ингээд одоо үнцийг үүсгэхэд ийм оригинал үнц нь гэж байна. Одоо за жишээ авах юм бол Apple компани бол оюуны өмчнүүдээр хамгаалагдсан оригинал үнцийг үйлдвэрлэдэг үйлдвэр те бүхэл бүтэн одоо жишээ нь ийм Empire байж ах жишээ те. За тэгэнгүүт одоо юу гэдгийг зүгээр нэг юм бас зохиолч хүн байж болно тий. Өөрийнхөө одоо чин зохиосон зохиолуудыг гоё паблишинг хийгээд явж байгаа оригинал бизнес тухайн хүний бизнес явагдахад өөр 3 дахь талыг ингэж дамжуулаагүй. Тэгэнгүүт Монголд байгаа бизнесүүд маань өөрөө дандаа дийлэх нэм дистрибьюторын шинжтэй бизнесүүд ингээд нэг талаас юм авчираад нөгөө талаа зардаг тийм. Тэр бизнесүүд ингээд шахагдаад алга болж байгааг би ерөөсөө муу гэж бодохгүй. Нэг талаас одоо энэ хүмүүс айгу ямар хүүтэн ч юм уу тий муухай юм бэ гэж бодож магадгүй. Ягаад вэ гэхээр угаасаа ингээд нөгөө нэг технологийн хөгжлийн дэлхийн хөгжилтэй холбоотойгоор бид нар жишээ нь ингээд те хүнээс энэ ч мэдлэггүйгээс олго 30 мянгаар юм ахуу жоохон мэдлэгтэй хүн 8 мянгаар онлайнаар захиалах уу те 5 байгаас Amazon-оос захиалах уу гэдэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг юм юу ч хамаагүй ингээд нөгөө нэг сэргэлэн байх юм бол бизнес явуулж болно, мөнгө олж олно гэдэг үе ер нь өнгөрч байгаа. Тэгээ энэ дээр би хэлээд байгаа нь одоо хүмүүс ингээд эргээгээд жоохон юм өөрлөгөө шагаагаад би жинхнээсээ бусдаас ялгаатай нь юу хийж чадах вүлээ? Би жинхнээсээ одоо хажуудлын мантан буусны газараас манай мантан буусны газар нь юу нөөрэ авах лээ гэд яг жинхэнэ баг ийм одоо арилжааны өрсөлдөөний асуултыг отоод явах гэдэг байхгүй. Би бол тэгж харж байгаа. Тэгээд одоо магадгүй ингээд гадаадаас ном орчуулаад зардаг гэсэн паблишингийн газрууд залуучууд нь дийлэх нь англи хэлтэй болонгууд бас ингээд эвгүй болно доо чи ингээд монголоор орчуулагдсан юм шиг англи уншиж явагсаа ойлгомж юм тий. Тэгэхээр бид нар өөрснөө ном бичих гэдэг ч юм ингээд илүү оригинал руугаа харахгүй бол тэсжүүлдэхгүй тийм зах зээл болж хуурж байна. Тэгээ би одоо энийг айгүй муухай юм дотоодын зах зээлээ бас хамгаалах гэдэг юмнууд яваад байгаа. Жишээ нь авах юм бол сайн ингээд нөгөө нэг Starlink-ийн зөвшөөрөл багцыг Монголд идэвхгүй болоод байгаа шүү дээ. Тэрийг анзаарсан уу? Сонголтууд нь идэвхгүй болоод байгаа. Тэнгүүд чинь дотоодын интернет нийлүүлэгч компани бизнесийг дэмжих гэдэг нэг юм агуулга явж чинь те. Тэгэнгүүт одоо юу хийгүүтэй байгаа надад санагдаад байгаа. Би ингээд оператор компаниудтай хамтарч ажиллажсэн гэхэд нэгж те одоо ингээд мессеж датаг яг үнцэн гэж үзэхүү гэдэг нь өөр ахаа question хийгдсэн байхгүй. Би интернетэд холбогдсон бол хязгааргүй ярина те Viber-аараа ярина, Viber-аа хязгааргүй бичнэ. Тэгэх юм бол би мобигийн дугаартай байх хэрэг нь юу нь яваандаа юу вэ гэдэг асуулт ивссэн. Телко компаниуд дээр тэгэнгүүт одоо сүүл рүүгээ дата нь баг үнэгүй болох гэдэг шүү дээ те. Дата тай байх нь ингээд хямдарсаар агаад ингээд том багц болоод баг дагалддаг л нэг юм болж хуурах гэдэг. Тэгэнгүүт эргээгээд ингээд таад маань ажиллах юм бол Unitel Talk-ыг app гаргасан те. Mobico Monpay гаргасан те.
За Skytel ямар бийж байгааг мэдэхгүй бас нэг байдаг ч. Ямар ч ингээд нэг юм за одоо ингээд нэг үндсэн телкогийн бизнес жоох ингээд эвгүй байгаа. Яг хүмүүс дугааштай Монгол жоох юм мод монголоор дуустдаг болохоор яваад тах шиг байна заа. Тэгвэл эргээгээд нөгөө нэг юм дижитал хэрэгэл дээр нь байрших бүтээгдэхүүнүүд рүүгээ алидийн групп компаниуд шилжиж эхэлсэн байгаа байхгүй 94. Тэгэхээр эргээгээд дахин асуулж байгаа асуулт нь би юугаараа ялгаатай. Би юугаараа илүү байх юм гэдэг асуултанд хэн хөнгөл хариулах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд одоо энэ супер апууд Монголд нэг хэсэг гарч ирээд дампуурхан дампуураа дахиад одоо гарч ирээд шүү дээ ингээл ток хийгээл дотроо бүх юм байдаг. Тэг ингээл зогсоолтой, торгол төлдөг ингээл хөргөлтэй ингээл бүх юм байна. Энэ дээр нэг том алдаа байна. Би одоо сүүл дахиад нэг супер ап болохгүйгээр яаж тухайн системийг загварлах вэ дээр одоо ингээд концептуудыг хүнсэлсэн. Супер ап гингүүт одоо та маань ингээд хардаа ер нь ингээд лангуугийн харчи. Одоо шинэ Токиг ч юм уу те. Тэнгүүд Токи дотроо UB Cap-ийг юм сервис байдлаар дотроо дуудаж байгаа. Тэгэхээр Токи ерөөсөө лангуу болчихж байгаа юм. Буюу өөрөө үүсмэл үнц нь үүсгдэг. Өөр газрууд дээр байсан үүсмэл үнцнүүдийг нийлүүлээд ийм сервис болгож байгаа нэг юм лангуу. Тэгэхээр лангууны бизнес шиг. Ер нь бол яг дижитал лангуу байхгүй. Тэгэхээр их эвгүй байгаа. Ер нь бол яг ингээд трафикийг өсгөхгүй бол цогцол руу ингээд ороод ингээд локлуудаар ингээд нэвтэрхгээл байна л да. Гэхдээ зүгээр миний би болдгсон бол заяа. Одоо ингээд юу гэж шууд юугээд хэлчмээр байгаа вэ гэхээр ингээд Монголд байгаа юм том групп компаниудын өсөлт өөрөө ийм хөндлөн хэлбэр өсөлт хийгддэг. Тийм, тэлдэг. Олон салбар руу ингээд шин салбар руу ингээд ерөнхий түвшинд ингээд ороод идэг. Хөндлөн гүнзгийхгүй. Тэгэнгүүт би одоо ингээд бэкап хөрөнгөн байдаг те капиталтай компаниудыг бол би яг нэг үйлчлэгээгээ ингээ олон улсын түвшинд хүртэл өрсөлдөөсэй гэж гэхээр Монголоос тэхгүй байдаг. Ингээ айдгийн болов эсвэл сураагүй болохоор тэгдэг юм болов мэдэхгүй байна. Ямар ч үс яг ингээл партнершипийг бол би олон улсад гарсан гэхгүй. Яг ингээ те одоо Солонгост ч юм уу Америкт алхаж байгаа нэг дурын гадаад дэлхийн хүнд ингээд одоо Vodafone-ыг сонгох юм уу? Мобыг сонгох юм уу хэмжээнд мобыг яг өрсөлдөж бодохгүй байгаа юм бэ. Яг л ингээ локал дээрээ те ингээ байгаад байгаа юм бэ гэдэг нь айгүй том асуулт болоод байгаа байхгүй. Тэгээ сүүлд юун дээр ч гэсэн одоо ингээд яхаа нэрийн дурдаад яхаа нэг телко оператор компани ахаад нэг охин компани нь ингээд баг IT-ийн 27 сектор руу зэрэг орж байгаа заяа. Бүх юм хийх гэж байгаа. Одоо баг юм рестораны захиалах, сөөх мөхийг хүртэл хийх гэж байгаа. Ингээд айгүй сони юм хавтгаа өрсөлдөж байгаа. Одоо тэнцээ нэг юм сөөхийн програм хөгжүүлээд гүнчгөрөөр явж байгаа 5 харамсалтай өрсөлдөхийг бодоод байгаа юм. Тийм нэг ийм сонин гаж хөгжил ер нь нөгөө нэгэн том компаниуд ууц чанаад байна гэдэг чинь тийм тэр яг юу л байгаа юм л да. Бас л нөгөө нэг эрсдэл хүлээх дурггүй тэр бусад зах зээл рүү том компани орчоор жижиг стартап удаа өрсөлдөхүйн хувьд даваа талтай болчих жоо. Угсаа маркетингийн зардал амар гаргаж чадна. Тэнгүүд ингээ хэрэглэгчийг өөртөндөө авахд амар амархан байгаа байхгүй. Тэгэхээр тэнд нэг жижиг стартап ашиг болоод байгааг мэдчихэнгүүтээ тэр салбар руу ороод ингээд ашиг нь авчиг гэсэн юм. Яг ийм зарчим болчихсон. Яг гэхдээ дэлхийд ирсэн ерөнхийдөө бас нэг залгдаг юм нь явжлах шүү дээ. Анхандаа YouTube ч Google их байгаагүй шүү дээ. Skype ч Microsoft их байгаагүй ч гэдэг юм. Тэнгүүд acquire хийж авах амар одоо соёлтой арга байгаа байхгүй тий. Одоо YouTube-ийг ч acquire-ыг авцсан байгаа шүү дээ. Тэр чинь нэр acquire хийж байгаа. Одоо тэгэхээр ийм зарчим нь өөр байгаа байхгүй. Хэрэгцээний дулааж авч байгаа. Өөртөө дахиж ижлэх юм гаргахгүйгээр танай бизнес ингээ болж ийн бид нар энийг чи ингээд авъя эсвэл те партнер болъё. Дэмжиж гүйгээр ялгаа тийм байна. Яг ижлэх төстэй юм үүсгэж байгаа юм байна шүү дээ. Тэгээ арай жоохон илүү гаргах боломж байгаа байхгүй яа. Тэгэхээр том компани дээр мэдээллийн давуу тал болох боломжтой. Тэнд дутж байгаа ямар нэгэн аяныг ингээ өөрчилжүүлэх гэдгийг харчих юм бол яаж өөрчлөх вэ гэдгийг гаднаас аутсорс хийгээд авчиж байл. Эсвэл нэг бүр туршлагатай хүнийг авчирээд байж. Би арай жоох өөр жишээ ярьсан байх тийм ээ. Тэр сөөх өстө онцгүй байна. 24 онд нэг сөөх амар хөрх аппликейшн гарсан байсан шүү дээ. Бүх нөгөө таг захиргаан юм тийм лөө. Тэхэн баха тийм ингээ бүх юм нэг дор хийж өгдөг. Одоо ер нь манайхаас ч гадагшаа гарч байгааг л да би буруу санаагүй инвесторынхан бол нэг санхүүгийн финтекийн юмнуудыг бол энэ Казахстан, Узбекистан, станууд руу гарах гэж үзэж байгаа шүү. За тэгээд яг зүгээр бүтээгдэхүүн гаргасан дээр үесээ угаасаа говь бол алдартай брэндээс учраас гадагшаа. Өөр одоо та нарын толгоонд нэг тийм гадагшаа юм гаргасан яг ламуур байгаа. Тийм ламуур байгаа. Тэгээд одоо өөр яг ингээд нэг хүн мэдхгүй зүгээр юм махны ч юм уу те тиймэрхүү
мэдхгүй бас юм Зөндөө байх шиг нөхөж байлээ. байгаа Тийм ингээд байхгүй. том бөөний нийлүүлэлт энэ төр юмуд байдаг юм шиг байна. Одоо жишээлбэл ийм байгаа байхгүй нөгөө ингэний хормог байна шүү дээ. Ингэний сүү мүү Австралид сурж байгаа одоо хувийн туршлагаас ярих юм бол ингээ Австралид амьдарч байгаа гэр бүлийн хүүхэд ингээ аутизмтай. Тэгээд тэр хүүхдэд ингээ цэцэрлэгт ингээ явж байхдаа Монголоос өвөө минь дандаа ингээ ингэний хормог авч явуулдаг. Ингээд аутизмтай хүүхдүүдэд тэр ингээд арай нөгөө илэрж байгаа шинж тэмдэг ингээд дарах нөлөөтэй байдаг юм байна л да. Гэтэл ингээд тэр ингэний хормыг хийж байгаа газрууд эсвэл ингээд монголчууд тэр мэдээлэл байгаад байгаа хэрнээ одоо энийг бизнес болгоод олон улсын зах зээл дээр гаргачих гэж юм хийхгүй байгаа том компани. Тэр жоохон шог баг шүү нэ. Сая бүр нэг юм тохиолдол заяа. Одоо ингээд бизнесүүд яагаад өөрсдөө илүү шагаах хэрэгтэй болсон байдаг. Бас нэрийн дуртахгүй нэг одоо хүний нөөцийн болон мэрэгэл сонголтын зөвлөгөө гэдэг Монголын компани. Нэг олон жил яг нэг юм одоо мэрэгэл сонголтын гэдэг юм тодорхойлох тестээр ингээд дагнж явсан компани. Ингээд паникнд орж байгаа нь тухайн бизнесийн үндсэн олон улсаас авдаг source original компани нь өөрийнхөө сайтн дээр монгол хэлний сонголт хийсэн. Тэгээд шаардлага айгүй юу болчихж байгаа байхгүй. Одоо жишээ нь хардаа Монголд ингээд Univision гэдэг ч юм уу ингээд олон гадаадын кинонд гаргаж байгаа юм OTT бизнесүүд байгаа те ингээд Look TV гэдэг. Тэгэнгүүт Netflix ч юм уу ингээд дефолтоор одоо яа хөгжиж байгаа шүү дээ. Монгол хэлний сав бүгдэн дээр нэмэхэд л яг бас тэнд болно шүү дээ. Юу байгааз. Тэгэхээр ингээд миний зүгээр ингээд одоо бодох хэвээр бизнес ингээд оонруудын бодох хэвээр юм. Оригинал ямруугаа зүгээр одоо ингээд багаарч болтгоо мөлхөөд явахгүй бол бүр ингээд бүгд хусагдах гээд байгаа байхгүй юу ингээд дэлхий автгаа болоод одоо өмнө нь бол зүгээр ингээд зайлвал юу гэдэг ингээд Ori Look TV өрсөлдөг гэсэн бол Netflix өрсөлдөд одоо эхэлсэн шүү дээ. Ороод ирсэн. Тэгэхээр ингээд гайхах бодох хэрэгтэй. Энийг бид нөгөө нэг юм локал янз бүрийн журам урам гаргаа хаах бол эргээгээд хэрэглэгчээ боож байгаа юм болоо л дуусна. Тэгэхээр тийм би бол яг тэгж бод. Тэгээд энэ дээр бас нэг нэмж хэлмээр байгаа юм. Сүүл би юуны талаар аяг их бодож бас нэг ярьсан юм аа. Одоо ингээд short term гэж ойлголттой байгаа шүү дээ. Богино хугацааны ашиг хараад ингээд гардаг. Монголд яг ингээд залуучууд дунд яг бүр яг юм хандлага явчлаа. Юм short term-ийн хандлага. Ингээд за мөнгө бол богино хугацаанд олдох хэрэгтэй юм байна. Тэ? За би богино хугацаанд баяжих хэрэгтэй юм байна. Ямар нэг мэрэгжил ч юм уу бизнесийг би ингээд ороод гарах хэрэгтэй юм байна. Гэт тэгэнгүүт энэ өөрөө ингээд зам төлөв нэг талаасаа ингээд ийм одоо энтерпренерууд гэдэг юм залуучууд шинэ үеийнхэн гарч ирж байгаа. За нөгөө талаасаа энэ уламжлалт болон бүх ингээд дунд түвшний бизнесүүд шүү дээ. Хэрэглэгчтэй үн цэнэ ойлгуулахдаа суглаа. Нэг инфлюенсер урамшуулал хямдрлаар л юм зарч байна. Энэ өөрөө их буруу. Бүр ингээд зах зээлээ халж байгаа. Жишээ нь Apple хизээ суглаа хийжсэн. Тэ? Яг жинхнээсээ үн цэнтэй юм хийж байгаа газар тэгдэггүй байхгүй. Тэгэнгүүт одоо ерөөсөө ингээд юу вэ? Моби машины суглаа хийж иж дугаар тэ утас зарж юм. Юу вэ? Би надаа ингээд таалагдахгүй байхгүй. Энэ хүмүүс биш үү те? Тэр машины мөнгөнд зарцуулах мөнгөө тэр одоо баачтаа R&D-да зарцуулах хэрэгтэй байхгүй. Research-нд явуулаад. Тэрбум дөгрөг яригдчих байгаа шүү дээ. Тэр мөнгөөрөө ингээд дараагийн төвшний хэрэглэгчийн зам төлөвийг дараагийн тарчтанд гаргах юм юу энэ төр гэдэг рүү хийхгүй зүгээр ингээл маркетинг суглаа урамшуул руу цацж байгаа. Тэгээд нэг талаас ингээ баахан шорт термээр залуучууд нөгөө талаас ингээд ийм юу бизнесүүд тэгээд нөгөө талаасаа тэрэнд нь дасцсан хэрэглэгчнэр нь ингээд юм санал болгонгот танах хямдарч байгаа мó гэж асуудаг хамгийн түрүүнд те наач над ямар хэрэгтэй юм биш. Энэ ингээд надаа юм жоохон юм цээж хорсгаад байгаа. Амар одоо би ингээд ийм хэрэглэгчийн мэдрэг хүн шүү дээ. Тэрийг мэдрэх хэвээр. Би ингээ байнгын бүр ингээ ийм айгүй юугүй байгаа. Надад л ингээ хүйе одоо ингээ жинхнээсээ үн цэнтэй юм нэг залууч юм хийж гарч ирэхэд за яг ингээд ойлгох хэрэглэгч байхгүй болохгүй гэдэг бүр хэмжээнд байгаад байгаа хөөх. Тэгэхээр энэний эсрэг нөө шийдэл нь бол тэг би бүр ингээд судалгаанууд харсан чинь тэр би яг оны санахгүй нөө юу штэ те Wall Street-ийн нөгөө shutdown үйл явдал ш 2000 оны лээ 8 оны скэмэр. Тэрэн дээр нөгөө брокеруудын short term арилжаа амар том нөлөөсөн гэдэг юм биш үү? Тэр чинь алж байгаа ш. Алаа хийцэн гэдэг. Хувь-хувьдаа дүн багч гэсэн нийлүүлэнгүүд тийм нар ч юм. Ингээд short term гэдэг. Тэнгүүд ингээд маркет нь ерөнхийдөө short term зам төлөвтэй болонгоо тухайн ингээд том эдийн засаг ундаг гинэ. Бүр томоор ундаг. Тэгэхээр би одоо ингээд төрийн инфляци центр хүмүүсийн ил харагдаж байгаа. Миний ингээд хараад байгаа юм нь энэ юм байгаа байхгүй ингээд зам төлөвийн хэмжээнд ийм behavioral төвшөнд дороотч чинь. Энэ өөрөө
ингээ хэмжиж чадахгүй байгаа болохоос баг ингээд хэмжээд нэг тоо олвол инфляцтай адилхан нэг юм индикатор байгаа гэж би бол мэдрээд байгаа юм. Тэгээ энэний шийдэл нь бол лонг терм л واخгүй юу. Одоо ингээ хартаа яг тухайлсан нэг мэрэгчлэрээ 10 жилээс дээш туршлагатай аяг хооролчлоо. Яг ингээ чаддаг экспертийн түвшин хоор. За ингээд яг нэг компанидаа ч юм олон жил ажиллах явдал айгүй ховоролчлоо. Одоо IT-ийн салбарт 2021 онд би яг нэг Мисорн компанитай хамтраад хийсэн юун дээр хүний нөөцийн эргэц IT-ийн салбарт 1.2-1.5 жил байгаа. Одоо бүр 1 жил болцсон. 1 жилээс тотгошоо. Тийм. Ер нь салбар ялгаагүй тийм бол. Тийм болоод байгаа хэрэг. Тэгээ хүний нөөцийн эргэц ч юм уу те. Тэг би зүгээр айгаад байгаа байхгүй. Тэнгүүт яг ингээд нөгөө нэг юм тууштай нэг юм 10-аас дээш жил хийж байгаа хүн. За тэр дисциплинийг ингээд те тууштай эзэмссэн хүнээс нөгөө нэг оригинал value ч гарах хүн. Яг тийм. Тэгээд ингээд баг ингээд зүгээр миний одоо бизнесүүд гэх юм уу залж зөвлөгөөнд үдээ ханаад нэг салбарыг юм уу нэг бизнесийн ингээд секторт 10-аас дээш жил болоод хулгайлагдчих боломжгүй тийм secret recipe-тэй болоод тэгээ тэр нь original value болоод ингээл өрсөлдөхгүй бол ирээдүйд ийм дунд түвшний сэргэлэн дээрээ суурлаад ингээ ерөнхий байдаг л гэдэг юм бизнес үлдэхгүй. Бүгдийг ашиг шин. Бол бүрийг ийм бизнес. Янзын санаа хэлж шүү. Гэтэ одоо залуучуудыг тэгж нэг салбарт удаан сурахын тулд дээр нь бас ингээ авч явах ментор гэдэг хүн хэрэгтэй юм л да. Нөгөө менторууд маань short term-ээр өдөрч байгаа. Одоо яг би бол бас ингээ нэлээд олон ажил салсан хүн баггүй. Салсан. Тэгээд яг компаниуд дээр ажилд ороход анх ярьж байгаа юм баа штэ яг юм үндсэн процессын дагуу за би бол орохгүй байгаа те ингээ очижуулаад ер нь яг юу хийх гэж гэнэ вэ гэдэг ингээд ярьж байгаа. Тэгэхэд одоо миний тэр удирдахчаа гэж хараад очиж уулзж байгаа хүний ярьж байгаа юм яг компанид орсны дараа хизээч биелэл болтгоо. Хизээч биелэл болтгоо. Тэгэд би тэр хүнтэй ч ингээд байнгын хамт ажиллаад авах боломжгүй хин хинэн нөгөө нэг өдөр тутмын жижиг таскуудтайгаа явж идэг. Тэнгүүд компани дээр юу болж ийнө вэ гэхээр за би дарга захирлуулаа гэж бодоход би энэ доотлийнхоо залууг сургах хэвээр энэ хүнд юм зааж өгөх хэвээр өөрийнхөө ноу хаваас үлдээх хэвээр гэсэн хандлага ерөөсөө байхгүй. Тийм соёл ерөөсөө байхгүй. Тэнгүүд доор нь шинээр орж ирж байгаа хүмүүс бүгдээрээ яг юм нэг төөрцөнтэй ингээд тэгэл нэг хий гэсэн юм хийдэг. Тэгээ ингээд нэг одоо компанийнхаа нөгөө үнцүүлэн юу юм алсын хараа юу ингэдэг ч мэддэг хүн байхгүй. А дарга захирлууд нь тэрийг цээжээр хийлч чадна гэхдээ ойлгохгүй те яг юм. Би бүр наадхан дээр чинь нэг корпорат компани хүнийг бүр дугаа болгоод яасан гэхээр нэг брэнд шинжилт хийгээд vision mission value-го шинжилж байгаа надаас комент авъя гэдэг. Нэг банкны банк. Тэгээд нөгөө нэг бид тухайн төсөл дээр хамтарч ажиллаж исэн. Тэгээд нэг жоохон жон гэдэг болохоор манай vision mission value шинжилтэн дээр та зүгээр нэг харилцагчийн үднэс бизнес харилцагчийн үднэс саналаа хэлээч гэх. Тэгээ би ингээ харж уншиж байгаа миний яг тэр хэлсэн яг зүг байсан. За одоо ингээд банк те бичсэн vision mission value-го хоёлоо юм нарийн боовны компани гэдээ уншаад үзье даа уншиж ажиллаад байгаа. Тэгэж болохгүй. Өөр байхгүй. Тийм тэр чинь нэг generic юм бичиж амар чинь зүгээр ингээд дэлхийн ороочныг сайн сайхан болох яасан. Тэгэхээр чи ямар юм нэ identity бэ? Тэг үндсэн гурван санаагаа дэлхийн төвшөнд өрсөлт нь хэрэглэгчийн сайн сайхан байдлыг хангана. За тэгээ ажилчдынхаа сэтгэл ханамжийг компанид явж тавьчихсан. Ерөөдөө л нэг иймэрхүү юмнууд яваал. Тэнгүүт Google-ийн сүүлд шинжилгээс өмнөх вижнийг нь би сандаг байхгүй. Нөгөө нэг дэлхийн бүх мэдээллийг хүртээмжтэй хэрэглээтэй болгоно. Амар ойлгомжтой. Google Map тэр хийж байгаа мэдээллийг search engine YouTube хийж байгаа. Бүр ингээд супер яг зорилго нь байдаг. За хэдүүлээ ерөнхийдөө нэлээд ярьчлаа. Одоо хэдүүлээ юу руу оръё? Дүлгэн баярын сүүлийн үед хийж байгаа нэг одоо Дүлгэн баяр нэлээд сайхан сайн номлолоо шүү дээ. Тэгэхээр Дүлгэн баярын secret recipe за мэдээж одоо тэрийг бол хүн хуулбарлах гэдэг бол хэцүү. Ер нь бол түрүүний ярьж байгаа зөв л дээ. Хүн хуулбарлахын аргагүй тийм оригинал нэмтэй болчих юм бол одоо айхамгүй болчихж байгаа байхгүй тий. А зүгээр амархан imitate хийдэг юм чинь тэгэл өөр нэг хүчтэй компани гарч ирэл дөөрөөчих юм бол бид нар ингээд орон зайг болчих учраас тэр бол асар чухал өөрийн гэсэн тэр нэг үнцэн тэр юм бол айгуу чухал юм гэдэгтэй бол би маш санал хэлж байна. Ийм дуу хоолой бас ингээд гараад ирж ирэх нь айгуу зүг байгаа. Тэгэхгүй бол ингээд хүмүүс чинь нэг хайптай л тий. Стартап гэхэл нэг гэлцэл дүстас дүмхэн шанах гэл ингээд надад бол энэ бол амар төвхтэй санагдав. Бид хүмүүстэй уулзаад чи яг юу гээд бас нэг над дээр нэг бас залуу хүн байна л да янз янз юм бид. Би асуудаг. Ирэх тоолондоо нэг өөр юм ярьж ирдэг. Тэгээ сүүлдээ чи яг юу хийдэг юм бэ ингээд нөхөр ингээд би болохоор ингээд системтэй асуух гэдэг. Чи яг ямар value битгэх. Яг бас бурууд гарахгүй л нөхөр ингээд янз янз юм хийж үзээд өөрийгөө ирэл хайгуул болж байгаа тийм бол фаз байгаа тий. Гэтэл нөхрөө бол бас нэлээд удаан үргэлжлсэн байхгүй тэр. Надтай яриад уулзсан баг 3 сар тутам нэг шин санаатай орж ирээд байхгүй. Тэгэхээр би сүүлдээ
залхаад чи яг ямар үнцэн бүтээх гэдэг юм бэ. Тийм рүүс. За тэгэхээр Дөлгөөн баярын сүүлийн үед одоо зорж байгаа зүйлсийн талаар ярилцаад. За тийм. Дөрөвнийх дээр яг ингээд нэг бас Double Diamond гэж UX дизайны модель байдаг л та. Юу вэ гэхээр бас бус салбар дээр ч гэсэн яригддаг бах тий. Одоо ингээд ямар нэг зүйл тэлэх шат байдаг, хумих шат байдаг. Ийм одоо ерөнхий ритмээр явагддаг тий битэрнаар. Тэгэнгүүт залуучууд яг ингээд өөрийгөө олох шат бол тэлэх шат тий. Ингээд diamond ингээд тэлэх шат. Тэгэнгүүт тэр тэлэх шат өөрөө тодорхой зэг дээр очиж хумигдах хэвээр. За нэг мэрэгчлээ сонгочлоо тий. Одоо юу гэдэг чинь инженер ч юм те. За инженер дотроо тэгвэл юу ингээ ахад хэлнэ те. Одоо захлагааны яс инженер. За би электроник инженер гэж сонгочлаа. За электроник гэж дахиад хэлнэ те. Элек дотроо ахаа юу юм. Тэг ингээд ер нь бол хүний нэг юм тэлэл хумайл тэнэл хумайл гэсэн. Монголд байгаас тэрүүний ярьдаг шиг ингээ тэлэл хязгааргүй хэлнэ те. Ингээд хумих шат өөрөө хэцүү л те. Им золиослно. Нэг хэсгийн хайн гэсэн үг шүү дээ. Хайн өөрийгөө тодорхойлно, хатуу бай, сахилга бат шаардна гэдэг ч юм. Тэгэхээр тэр хэрэгтэй хасаад нэмэлт цохолгоо. Nice. Very good. Гоё санаа. За би сүүлийн үед юу хийж байгаа вэ гэхээр ямар ч үсэн 16 оноос хойшоо яг манай компани бол нийт би яг сүүлд нөө тоолсон тайлан болгох гээд яг 156 би даасан төсөл хийсэн. Одоо яг UX design project тийм. Тэр дотор банкны 2-3 app байгаа гэдэг ч юм. Ер нь бол ингээд нэлээд өргөн үрээтэй ажлууд хийсэн. За одоо ингэнгүүт яг ингээд нэг захиалгаар хамтын ажиллагааны явсан бүх компаниудад бол мэдээж баярлалдаг. Одоо манайхыг сонгоод тэгээ ингээд тодорхой хэмжээний байсан. Гэхдээ одоо бол илүүтэй яг сүүлийн 2 жилийн өмнөөс нэг өөрсдийн бүтээгдэхүүн рүү зориглож цаг хугацаа гаргаж, хөрөнгө мөнгө гаргаж эхэлсэн. Тэгээ энэ шийдвэр маань ч гэсэн ер нь бол одоо нэг сахилга батын хувь бас байх ёстой шат ирж байгаа гэж бодсон. Тэгэхгүй бол нэг юу байгаа. UX дизайны чанартай гүйцэтгэл нийлүүлнэ гэдэг бол яалтчгүй хүн дээр суурилсан бизнес. Тэгэхээр хязгаарлагдмал нөөцтэй болохоор олон тооны төсөл хийхгүй чадахгүй гэдэг ч юм уу. Эсвэргээрээ бас нөгөө юм нэг тодорхой хэмжээний нэг юм цаашаа өөрчлөгдөх ёстой гэдэг мэдрэмжүүдээрээ явсан. За ингээд 2 жил гарны өмнөөс яг бүр анхны санаа бол бүр ингээд 4 жилийн өмнөөс одоо философи гэдэг бизнесээр товчхон танилцуулахад бол би ч өөрөө юу 7 дугаар ангиас хойш философи уншсан. Зүгээр ингээд хобби. Тэгээд би нөгөө 10 жил байхдаа мэрэгжил сонголтын юм дээр философич болж болдгоо мөн гэж асуух болохгүй гэж хэлсэн та. Окей. Болохгүй. Чи мөнгө олохгүй. Философи болж болохгүй. Мөнгө олох. Тийм мөнгө олохгүй бэл. Шууд наатахаа ингээд толгоноос гаргаж хаяа. Тэгээд энэ нэг хатгана гэдэг шиг тэгэл ямар нэг ингээл тиймэр санагдсан анх 16 онд нээжсэн философийн пэйж маань явсан. За ингээд хобби хэлбэрээр явж байгаад яг 2 жил гарны өмнөөс маш сериосныгоор төлөвлөж эхэлсэн. Одоо ер нь бол ингээд өөрийнхөө одоо жишээ нь сонирхол те хайртай зүйлийг, дуртай зүйлийг яг ингээд нэг бизнес ажил хэрэг хоёроо нийцүүлж чадах уу? Гэдэг асуултыг өөрөөсөө асуусан. Манай нөө Японууд хэлдэг нэг икигай. Икигай яг ингээд икигай болгож чадах уу? Тэгэнгүүт энэ өөрөө ингээд нэг нийлийгэл нийлждэг зүйл их биш л те. Ингээд яаж вэ гэдэг асуулт шүү дээ. How? Тэр шат өөрөө хамгийн хэцүү. Тэгээд одоо ингээд Стив Джобсыг ингээд шууд гараал нэг iPhone яриад нэг жутгад тэр цаана хийсэн ажил нь бүр ингээд тарих гашлах ажил байгаа шүү дээ. Уулын ёроолд байгаа ажил. Тийм. Тэгээд одоо ингээд бодож байгаа юм те. За философи гэдэг яг энэ том агуулгыг яаж бүтээгдэхүүнжүүлэх вэ? Productize болгох вэ гэх. Тэгээд ер нь бол өөрийнхөө өг чадах бүх зүйлсүүдийг болон түрүүний хэлсэн 150 те Монголын IT-ийн төслийн ноу хавыг нийлүүлээд за тэгээ би чинь нэг хэсэг яг нэг апийнхаа суурь концептыг гаргаж авах шатанда Стив Джобсоор үнэндээ амьсгалсан. Бүр ингээд 6-7 номыг уншсан. Тэгтээ 10 ном байт юм билээ. Авцсан уншааг номч байгаа. Тэгэл би бүр ингээд өдөрт кинонуудыг нь плейлист шиг зүгээр дууны оронд тавьчихдаг. Тэгэл тэнд ингээд Стив Джобс юм яриа л. Гал амшиг сууж явах нь шүү дээ. Ингээд мөрөөдөл ингээд фантазлал ингэж болох юм аа нэг юм байна. Тэгээд апийнхаа анхны нээлтийг 24 онд хийсэн. Тэгээд 24 онд бол яг ингээд нэг подкастын нэг дугаарыг төлбөртөөгөр зарах анхны зөрөгтэй шийдвэр гаргасан. Тэгээд тэр бол өөрөө яг ингээд Монголд маш шинэ тэг олон хүнд гайхах зарим талаараа шүүмжлэх тийм. Одоо юу вэ? Яг л энийг зардیں۔ Энийг байх хэрэгтэй шүү дээ. Байх хэрэгтэй юм шиг гэж хүлээж авч исэн. Тэгээд эхний подкастыг за ингээд гэхдээ энийг ярихаас өмнө
би ингээд дизайна одоо чинь өөрөө хийчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд энэ дугаарыг сонсож байгаа одоо наваа ингээд нөө UX design технологи өнгөж мэдтгүү хүмүүс эсвэл ингээд аппликейшнийг амархан гэж боддог хүмүүс байх юм бол энэ өөрөө асар хүнд ажил. Би одоо жишээ нь ингээд тэр бүх төслийн туршлагатай ингээд бүхлөтэн те одоо ингээд Монголын топ технологийн байна уу корпорат банкнууд дизайна хийлгмээр байдаг тэр ноу хаваар хийж байгаа бохгүй юу. Тэр чинь өөрөө ингээд одоо чинь ингээд ийм ап хідээр хийх үү гэж хүмүүс холбогдсон цаа. Ингээд энэ апыг ингээд айгүй амархан гэж боддог юм хүмүүс. Амар хэцүү. Тэгээд хөгжүүлэлтийг одоо чинь манай хуйгаа гэж залуу байгаа. Одоо манай хөгжүүлэлтийг бүтэн хариуцсан хийсэн. Тэгээд Содо гэж залуу бол яг нөө бэкэнд буюу артлын суурь систем ажиллагаа дээр нь суусан. Ерөнхий технологи маань ахалж хийсэн манай хуйгаа байна. Тэгээд баг хуйгаа гэд мобайл хөгжүүлэгч манай девелопер байсан тулдаа баг энэ ап гарч ирсэн. Энэ ч өөр асар тийм комплекс ап баггүй. Жишээ нь яг ингээд одоо ингээд бусад хөгжүүлэгч нар яг юм дэс гайхаад байхгүй ингээд. Хүн яаж аудион ингээд яг real time яваад байгаа. Тэг яаж бүр юм social media шиг юм дотор ахи хийчих те. Энэ өөрөө юм гличгүй. Тийм амар смут ажилтдаг шүү дээ. Seamless гэж гацалт байхгүй. Seamless гэж хэлдэг шүү дээ. Тийм seamless ингэж чигүй. Энэ бол яг цэвэр хуйгагийн нав. Бүр ингээд хуйгаа бас яг 10 хэдэн жилийн технологийн туршлагатай. Тэгэхээр ашиглахад өөр байд юм а танаа апыг. Баярлалаа. Тэгээд манай нөгөө контент оруулдаг ингээд нөгөө админы вебсайтын доор хуйгаа бүр team text оруулсан байдаг. Made by love with хуйгаа гэдэг. Хайрлж хийсэн. Тэгээд хуйгаа айгүй манд. Би хуйгаагаас өрөн дээр жоохон дурчмаар. Хуйгаа чинь UB Eats гэдэг хоол захиалга байдаг шүү дээ. Тэрийг хуйгаа хийжсэн баггүй. Тэгээ хийж хагаад анх ингээд стартап шиг UB Eats гарч ирээд анхны 4 5 тоогоочноор нь хийгээд тэгээ н 2 тоогооч нь ирэхгүй байх гингүүд хуйгаа очихоо хийчихсэн. Оо тэр хоолыг хийж дөрөнгөж гэж байгаа. Вау. Тийм амар сэтгэлтэй яг ингээд өөрөө аяг хоол их туртай. Тэгээ ер нь ямар ч ажлыг хийсэн тултална. Тэгээ одоо чинь би ингээд зарим нэг юмыг алдаатай дизайн хийчихвэл өөрөө бодоод тийм. Тэгээд шин одоо шин софтвер зарим нэг санд хуйгаа гаргасан. Ингээ хийчихэл та. Вау. Nice. Хуйгаа одоо шин бит хоёр бол яг нөгөө нэг ингээд тэг ингээд хөгжүүлэлтийн маань зардал бол хүмүүс одоо би одоо чинь ингээд баг 1 өрөө байрны мөнгөөр л юу апаа хөгжүүлсэн. Тэгээд таймлаад шулуухан хэлгээд. Яг хоо юм юугаа оруулаагүй шүү. Өөрөөсөө гаргасан цагаа оруулсан. Өөрийнхөө цагийг оруулсан. Цэвэр кашаараа ботход бол яг 1 өрөө байрны мөнгөөр хөгжүүлсэн. Тэгээд ингээд гарч ирсэн. За ингээд подкастын нэг дугааруудаа зардаг модельор би яг нэг юг мэдээд ирсэн бэ гэхээр өчнөө л entrepreneurship бизнесийн ном уншиж байгаа шүү дээ. Одоо энэ бүх хугацаанд. Тэгээ өчнөө ингээд нэг энэ ап явна явахгүй мэддэг хүний хувьд мэдээд байгаа юм. Эхнээсээ л мөнгө олдог байхгүй бол болохгүй. Худлаа. Энэ ингээд сайн дурын одоо жишээ нэг амгүй юм болоод тэгээ ингээд орхигдно гэж би мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр эхнээсээ угаасаа яг нэг подкаст sales хийгээд тодорхой хэмжээний кэшфлоу байх ёстой гэж бодсон. За ингэж явсаар хагаад нэг 6-7 сар болсон. Апи маань хэрэглэгч нэг 15,000 орчим болцсон байсан юм. Тэгэнгүүт яг нөгөө подкастын sales маань сангалтгүй байгаад тэгээ би барыг шантрангаа алдсан. Яг тийм үе байд юм бэл. Яагаад шантрангаа алдсан гэхээр одоо маа технологийн сар болгоны зардал гарна. Тэгээ сервер түрээс сервер холбогдолтой юмнууд өчнөө гарна. Тэгээд хүн цаг гээд бүр яг ингээд шантрангаа алдсан. Тэгээ би бүр тухайд за философи апа барыг юм дизайн ап болгоод тэгээд зөвхөн ингээд дизайны сургалтаа барыг онлайн ч юм гэдэнгээ алдаад тэгээ би бүр хоёгата бүр эгэн тухай ярьсан хэрэг. Хоёлаа апаа инкүүгээд үгүй тэгээд яах юм одоо эн чинь ингээд ийм юм хийчихэд чи зүгээр яг жоохон temporary те бас юм одоо сэтгэл хөдлөлийн юм яваадах шиг байна. Жоохон байж. Жоохон бодоод үзвэл яасан ингээд. Тэгээ би тэгвэл нэг мөөшлөх ёстой гэд. Тэгээ бодсон. За 2-0 гарах. Гэхдээ бүр ингээд ахиулж байгаа байхгүй. За одоо ингээд sales хийхдэг хангалтгүй байгаа бол sales-ийн хэмжээнд нь гоё болох юм. Мундаг болох юм. Тэгээ баг 7-8 шинэ функц нэмж байгаа байхгүй. Тэр social media шиг бодлоо гэсэн байна те. Тэгээд ишлэл гэхтэл тайлбарыг уншдаг болгож байгаа юм те. Одоо дотроо видеото болгоол. За одоо тэгэл ингээл төрөлжүүлээл, агуулга баяжуулаад тэгээд яг энэ оны 1 сарын 18-нд subscription буюу сар болгон мөнгө төлдөг модель анх удаа. Энд ч одоо ингээд хүнд нийтлэл те бичвэр уншуулад, юм сонсгоод, мэдлэгийн шинжтэй юмруу сар болгон хүн зүгээр ингээд entertainment хэрэгцээ шигэ мөнгө төлөх үү гэдэг бүр ингээд том асуулт юм. Хинч мэдэхгүй хариулт мэдгүй асуулт. Тэг гаргасан зориглоо гаргасан эхний яг юун дээр бол яг тэр эхний гаргасан өдөр орой 2 жилийн багц авч байгаа байхгүй. Тэгээ би бодож
За хоёрхан үнэтэй ч гэсэн жил ямарсан юм аа их болохоо алчлаа. жилийн захиалга өгчлөө. Тэгээд хоёрхан үнэтэй ч хамаагүй зориулаад юм аа л хийн. Одоо өөр угаасаа болцсон гэх. Тэгээ яасан гэхээр яг ингээд ихний сейлсүүд маань угаасаа өмнө нэг хийжсэн хамаагүй өсөж явчихж байгаа. Ингээд модель маань ажиллаад. Тийм subscription модель ажиллаад. Subscription модель ажиллаад байна шүү дээ. Гайхаад баярлаад. Өмнө бол нөгөө нэг зараад байсан буруу байсан биз. Буруу байсан шүү дээ. Тэгээд апа бүтэн ингээд value те. App гээд одоо Philosophy app гэдэг нэг том тоогоо байгаа. Тийшээс тэ бүх л байдаг үнцнээ ингээд шиднэ. Тэгээд тоогоо зарна гэдэг модель баггүй. Тэгэл өстө бүх мэддэг чаддаг өстө тэгэл манай хоёргаа маань өстө шин санааг бүр ингээд байдгаа тулд яваад тэгээд ер нь ингээд нэг юм бас сэтгэл төрөхгүй тэгтээ нэг юм докторжоод ирсэн. Тэгээ би 3 дугаар сарын дундуур нэг өөрөөс асуулт асууад. Тэгээд эргэн тойронд бас ингээд над юу болоодсэн гэхээр миний ингээд дизайныг хийж өгсөн зарим нэг юм жоох entertainment ч юм аппууд бүр сейлс нь халаад байдаг. Минийх л бол. Үгүй тэн дээр би ингээд бодсон юм нөгөө нэг юм хүүе арай нөгөө нэг юм жоохон demand гэдэг юм уу да тий. Ингээд дотор бужигнах хэвээр юм маань жоохон цөөдөөд. Тэгээд жоохон effort нилээ дахиад жоохон хүч нэмэх хэвээр юм байна. Жоохон баг хааллаад ах шиг ингээд гэдэг мэдрэмж аваад. Тэгээ ер нь бол энэ оны 3 сараас бол ингээд бүр бүтэн хаазалж эхэлсэн. За тэгээд 4 сар бол яг энэ оны 4 сар бол надад би үнэхээр ингээд юм аз жаргалтай сар байсан. Би бүр ингээд за subscription модель маань ажиллаж байна. Тэгээд чи их нэртэй хэлэх хөвгтэй боллоо гэж бодож байгаа байхгүй. Одоо чи ингээд те компанийнхаа тэгээд хувь хүнээс өчнөө мөнгө гаргаад тэр мөнгө олох нь үгүй нь мэддэхгүй те одоо бусад хүнээр бол нэг тийм үнэтэй хобби гэдэг шиг амар том риск хийцэн хувьяасаа инвестмент хийцэн одоо барагтай ингээд байр аваад эсвэл байраа томруулчих мөнгөө хийчихэж байгаа аппроч хийж байгаа амьдралын чанар төлөвлөлөх юм тэгээд 4 сараас бол би бүр яг ингээд болох юм байна гэдэг итгэл төрөөд гэрэл асаад за тэгээ 4 сараас хойшоо бол яг одоо дараагийн фейс левелээр явж байгаа. Тэгээ одоо бүр дараагийн түвшинд явах одоо голдролоо ер нь олж байна гэж би ер нь л харж байгаа. Тэгээд нөгөө нэг хүмүүс ингэж ярьдаг. Одоо би бол амар юм ондоо надад нэг юм байгаа нь одоо өөр Монгол байдаг штэ ингээл одоо Томигийн баяр сайхан ингээд нөгөө нэг шинэ бүтээгдэхүүн үүсгээд тэрийг өөр хүн зараад гардаг төрлийн интерпренер гэдэг ч юм уу те ингээд хувь интерпренер болгон төрөл өөр гэдэг. Би болонгууд философи миний хувьд юу миний амьдрал уусаа салшгүй нэг identity-ийн баг батлаа өгөх зүйл. Тийм учраас одоо би юу гэдэг юм философийн app маань ингээм амжилттай байна уу уннуу батал байна. Би ингээд одоо мөн явсаар л байна. Яг тэгэхээр би тэр доороос хэлсэн. Эсвэл baby байгаас нэг тийм baby байгаас хэлсэн. Тэнгүүд нэг хүн нэг тэгдэл бүр өдөл анхны яриан дээр яхад ингээд нэг юм стартапын гэдэг юм ингээд нэг кофений хуурайс уухаас хүртэл бидний ч авцсан болохоор нөгөө нэг ингээд шарандаа ямиг тууштай явуул чадна гэдгээ би итгэдэг болохоор одоо ингээд би энийг ингэж хэлчихсэн. Тэр нэг надаас хүн ингээд философи жиг жилийн насаас ингээд зан гарсан гоё ап амиг цөөх юмтай байна тэг би яг энэ дэр философи апын бүтээгдэхүүний онцлог бол progressive value үүсгдэг. Өдөр болгон үнц нь ихсэж идэг. Яг энэ хувьцаа шиг. Жишээ нь өдөр болгон шин гоё юмнууд орсоор байна. Тэгэхээр жилийн өмнөх философи одоо шал өөр. Жилийн дараа ахаад өөр. Ингэсээр хагаад энэ өөрөө тодорхой нэг юм левелүүдэд давах үед дараагийн төвшний хэрэглэгчийн масс руу хүрч эхэлнэ. Одоо бааз нь томроод гэдэг дээр би нөгөө нэг ялгааг нь тайлбарлах гэдэг нь одоо ингэ хүмүүс ийм өсдөг юм шиг байна. Стив Джобс ч юм уу ингээл чип чимээгүй 2 жил байж байгаа л нэг бүүн гэж нэг юм нээгээл хүмүүс шокнд ороод гайхаад те Монгол төдийгүй миний хувьд их боломжгүй. Яагаад вэ гэхээр надад 2 жил те ингээд орлогогүй хөвтөд дээрэс нь 2 жил ингээд инновац гаргах 100 тарих ч юм уу те ингээд бөөнөр нэг юм лаб ресурс байхгүй. Одоо тэр юу Пало Алтод байгаа парк гээд биш Xerox Palo Alto Research Center гэж байгуулга байгаа. Xerox харьяа. Тэднийх жишээ нь ингээд Apple-ийн гол инновашнуудыг гаргадаг. Тэгвэл угаасаа тийм R&D байхгүй учраас философи app дээр бол одоо юу гэдгийг бүр ингээд учиргүй Apple шиг бүүм хийх юм биш маа гэхэд ингээд прогрессив байнга л юм сайжирна. Тэрнээс биш ухрахгүй байх нургал зорилго юм билээ. Тэгэхээр тууштай байх болчиход байгаа. Persistence гэдэг үг л яг философи app-ийн үгсээр тодорхойлоо явж байгаа. За тэгээд 1 сарын 18-нд app маань 5 бичвэртэй байсан. Тэгээд одоогийн байдлаар 107 бичвэртэй болсон. Nice. Тэгээд энэ өөрөө юу вэ гэхээр одоо би сонирхолтой түүх ярих гэдэг. Нөгөө
Оюутан байхдаа би Мойсен мөнх чахланга философи багш байдаг. Тэгээ мөнх чахлан багш нь оюутнуудаа 2000 хүүхдэд философи эцсийн өчиг даалгавар өгдөг. Тэгээд тэр даалгаврыг би хийдэг. Тэгээ би оюутан байхдаа баг 200-аад 2000 хүүхдээс эсэвч өгсөн философи. Тэгээд дандаа би битсэн өөр хүний нэр дээр Тэр ghostwriter-ийг явуулсан шүү хийгээд дээ. явуулсан. Тэгээд тэр үе дээр одоо чи надаар ингээл Эрик Фром эрчлөөс дайчих үед номыг товчлуулъя гээл. Надад гоё те. Номын уншаад Би авчлаа. довтоо номоо уншаад товчилж өгөөл Мөнгө авна. Тэгэнгүүт одоо ингээ философи дээр орж байгаа бичвэрүүд маань ер нь бол би яг тэр үед хийсэн дуртай юм аа. Одоо өөрөө нөгөө нэг бичиж одоо Сайхан өнгөлөөд. ингэжтэй байхгүй. Маа дээр одоо ингээд нөгөө нэг бичвэрийн санаа, бичвэрийн юу гаргадаг багийнхан байдаг. Ингээд part time янз бүрийн манай дотоод процессор явж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг юм санаа драфтууд үүсчдэг. Ямар ч үсэн эцсийн final touch дандаа би хийдэг. Полиш хийж гаргав. Polish хийж тэр одоо narrative юм ямар ч үсэн би зэгцэлж байгаа. Тийм. Тэр бол байх хэвээр тэгжиж философи Gatekeeper хийж байгаа шүү дээ. философи байгаа. Тэгжиж яг нэг өнгөөр. Нэг өнгөө нэг Очилтоо. хүний гараа. Тийм. Тэгэж хийж байгаа. Тэгээд одоо app дээр байгаа бүх орчуулагдж байгаа ишлэлийн тайлбаруудыг бас final touch-ыг заавал би хийж байгаа. Тэгээ энэ өөрөө нэг талаасаа бас нэг юм би залруулж хэлмээр байгаа. Одоо ингээд Монголд байгаа одоо жишээ нэг бизнес сегментийн инхбат захирлан тэр ингээд бизнес систем болго инэ тэрэгэл те ингээд өөрөө холд ер нь ингээд бизнес хийж байгаа зорилго нь баг ингээд өөрөө юу ч хийх хэрэггүй болоод наран шалгахын газар дээр хөвтөх юм шиг зүгээр ингээд хандлага яваад байгаа байхгүй юу? Би болохоор нөгөө нэг юм энийг хийх нь миний зорилго байна. Аха. Би холдмооргүй байгаа. Тэрнээсээ таашаал авч шүү дээ. Харин эсэргээр зүгээр миний хийж байгаа энэ бүтээмжтэй яг энэ процесс маань өөрөө multiply хийгдэх би бүтээгдэхүүн буюу тэр системийг дундаа хийцэн л зорил. Одоо гол миний одоо жишээ нь цаашдаа би одоо захиалгатай ажил хийхгүйгээр энэчнээс яг бүтэн манай бизнесүүд орлогожод явах суурэ тавиад байна. За ингээд Монголдо ингэж ямар ч явж байгаа тэгээд нэг том бас нэг зориглож байгаа юм маань олон улсад философи ап маань гарч чадах уу гэдэг асуултнуудаа хариулах явж байгаа. Тэгээд тэр асуултын хариулт бол бас тодорхойгүй. Би л хариулна. Одоо миний хөдөлмөр манай багийнхны хөдөлмөр гүйцэтгэл хандлагаас л хариулна. Тэгэхээр зарим асуултын хариултанд хүн үгээр шүүлдлээр ялч хариулах хэрэгтэй болдог. Тийм. Тэгээд олон улс төр бол би их амбицлж байгаа. Чадна гэж одоо тэгэл чадхаас чадахгүй шүү дээ. бүх юмараа явна. Тэгээ энэ өөрөө эргээгээд яг жинхнээсээ хэр хэмжээгээ бас мэдхэд аявих нөлөөлж байгаа. Би одоо жишээ нь яг жинхнээсээ юу гэдгийг ингээд гадаа олон улсын дурын нэг улсын дурын нэг хүнд хэрэгтэй юм ярьж чадах уу болчихно гэдэг асуулт нь өөрөө би бүр ингээд айгуу тийм орших асуудал юм байна. Яг би одоо чинь за нэг философийн номын агуулгыг дүлгөөний explanation хийж байгаа юм байна. Тэгвэл дүлгөөнөөгийн яг онцлог юник чанар нь юу юм? Тэгжиж одоо олон улсад миний яриг сонсгол нь шүү дээ. Тэгвэл бол аудио ном биш байхгүй юу? Тийм. Тэгэхээр би одоо эргээгээд бүр яг сүүлийн ингээд 3 сар миний шаналж байгаа юм. Миний үнцэг юу? Миний байр суурь юу? Би яг одоо манай томхо хилд орцсон асуулт. Яг яах ч байгаа гэж бас айгүй асуулт байхгүй. Яг яах ч. Энэ номыг ярьж яг яах ч байгаа те гэдэг тэр мотива би одоо эргээгээд асууж англиар эсэргээж байгаа. Тэгээд ямар ч зоны өмнө асуулт гайралдаг олох гэж хичээж юм. Тэгээд миний зүрийг мөрөөдөл юу байгаа вэ гэхээр би олон улсаас бүр ингээ хангалттай хэмжээнд мөнгө болоод Монгол залуучуудад ингээ хангалттай хэмжээнд цалин өгмөр байгаа. Тэр нь би бүр ингээ мөрөөдөж байгаа. Одоо ингээд одоо ингээд уулуурхаа ингээд цөөхөн хитэн гол улсаас мөнгө олж асалбар ярьдаг штэ. Зүгээр ингээд мэдлэгийн одоо майнинг хийгээд дэлхийн мэдлэгийг нь би ахиж репродюс хийж дэлхийд нөгөөд тэнчэнээс олсон орлогоор Монголд ингээд эдийн засаг хямарж байгаагаас үл хамааран ийм даацтай сорс үүсгэмээр. Тэгээ би өөрөө нөгөө нэг ингээд одоо ч жинхэнэ арчаагаа алдаж стартапын эсцэг мэддэг болохоор зөв миний мөрөөдөл шүү. Нэг юм 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ингээд нөгөө нэг Монголд энжил инвестор баг байдгүй шүү дээ. Баг байхгүй. Яг би нэг ганц нэг хүн сонсч ирсэн. Тэгэнгүүт ийм энжил инвестор болох зөв мөрөөдөлтэй. Зөв ингээд залуучуудад итгээд зүгээр ингээ өгдөг. Тэгээд би ч нэ оюутан байхдаа амар их сургалтын асуудалтай байсан. Төлбөр байхгүй. Тэгээд ягаад тэтгэлэг авдаг байсан бэ гэхээр тэр ажил хийдэг байсан байхгүй. Тэгээд нөгөө бизнесийг өвчдөг байсан болохоор тэр дүн сайн гарахгүй. Тэгэнгүүт нөгөө нэг юм айгүй олон оюутнуудад өөрөө сургалтын бүрг байсан болохоор
тэтгэлэг зарламаар байдаг. Би одоо философи дээр 27 онд мөрөөдөж байгаа юм нь тэтгэлэг зарламаар байгаа. Тийм хэд хэдэн оюутнуудад салбар хамаарахгүй. Nice. Яагаад тэгэхээр одоо манай философи оюун гэрлэгээ багш намайг бүр ингээ тухайд мэдээд ойлгоод шал өөр салбарын багш. Философи миний төлбөрч хэлбэрийг төлчихсэн. Хувьяасаа. Чи сурах хэвээр. Чи ерөөсөө ингээд хичээлээ завсардмааргүй хайж болохгүй. Амар үнцэнтэй процесс. Чамайг ингээд бүр ингээд хувьяасаа яачсан. Тэгэхээр би эргээ гэдэг тэрийг ингээ өгөхсөл айгүйх байдаг. Тийм. Тэгээ тим юм хийнэ гэж бодож байгаа. Тэгээ олон улсад ямарсан гарах чинь. Тэгээд Renew-ийн одоо чинь ингээд над дээр сүүлд одоо хэд хэдэн ингээд компаниуд ер нь ингээд сардаа нэг 2 компани дизайны сургалт байгуулах дээр авъя гэж холбогддог. Би одоогоор ерөөс орохгүй байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө нэг юм жоох ядрачаад байгаа. Яг амар их сууж байгаа ажилдаа бодох ажилтаа өдөр. Тэгээд амжихгүй байгаа гэж хэлээ ерөөс авахгүй. Тэрнийхээ оронд яах гээд байгаа вэ гэхээр Монголын яг UX дизайны салбарт түрүүний ярьж байгаа одоо нөгөө нэг бизнесүүдэд ийм хэрэглэгчийн зам төлөвийн ертөнцид юу болоод байгаа вэ? Бизнесийн өсөлтүүд өөрөө дизайн болон экспириенсийн талаас яаж хөгждөг вэ гэдэг тэр мэдлэгийн сар болгон агуулга нийлүүлдэг тэр бизнесийн өгсөрнө гэдэг Renew дээрээ одоо яг наахудаа publicly ярьчээ ийм хэвлэмэлээр бол сэтгүүл байдлаар гарна. Яг онлайнаар бол хандах байдалтайгаар сардаа яг 12 ийм нийтлэл бичвэр одоо яг тухайлс нэг UX дизайны сэдв хүндсэн 4 удаагийн лекц буюу 7 хоног нэг лекц. За тэгээд сардаа нэг 100-аас 200 оролцогчтой төв судалгаан дээр суурилсан. Зарим дээр нь чанарын судалгаанууд орж байгаа. Qualitative research хийсэн ийм одоо чинь Монголын хамгийн ихэнд хийгдэж байгаа юм нь Монголын зээлийн аппликейшнуудын хэрэглэгчийн зам төлөв гэдэг судалгаа хийгээд байгаа. Тэгээд тэрийг гаргаад юм хэвлэмэл одоо технологийн бизнес хийх гэж байгаа ч юм уу эсвэл би заавал технологи гэхгүй байна. Онлайнаар зүгээр юм зарах гэж байгаа юм ч юм уу те. Эсвэл зүгээр ингээд ламаарт ажиллах гэж байгаа хүн ч юм уу. Юу нэг хэрэглэгчийн ойлгохын тулд юу мэдчих хэвээр вэ гэдэг одоо бизнесээс арай өөр өнцөг мэдэх хэвээр ширээн дээр байх хэвээр нэг knowledge source. Тэгээ энийг subscription based моделаар гаргах гэж байгаа. Тийм. Нэг economist сэтгүүлэрхүүл. Тийм. Гэхдээ experience class. Тэгэхээр энэ гурван бизнес дээр ер нь төвлөрж байгаа. Тэгээд их олон асуултанд хариулах шаардлагатай л уюуд маань явж байна. Тэгээд тийм нүүр тулж байна. Тэгээд за тэр бүгдэнд өндөр амжилт хүсье. Нэг ялангуяа одоо Монголын оюуны бүтээгдэхүүнийг дэлхий рүү экспортлох гэж байгаа. Энэ бол маш гайхамшигтай, маш зоримог гой санаа байна. Тэгээ яг подкастын төгсгөл рүүгээ би нэг хэний үгийг л ишэлмээр санал та нэг. Yuval Noah Harari-гийн нэг тэр 21-р зууны 21 хичээл гэдэг тэр нэг гоё үг байсан. Юу мэдээлэлд мөнгө төлж авахгүй болохгүй. Тэгэхгүй бол эргээд тэр авж байгаа мэдээлэлд жоог навшуулчаад байна. Энэ бол одоо Монгол дэлхийд дээр бол үнэн байсан. Одоо Монголд бол бүр илэрхий болчихлоо шүү дээ. Мэдээл. Тэр мэдээлэлд мөнгө төлж авдаг энэ сэтгэл зүйрүүгээ гэх юм одоо ментал модель те сэтгүүн загварлууга шилжиж ийн гэдэг. Тэгээ би энэ философийн subscription модель ажиллаад ирсэн амар баяртай байна л да тий. Өөрөөр мөнгө төлж мэдээлэл авч сурна гэдэг бол үнцэнтэй мэдээлэл. Одоо манай сэтгүүл зүйн салбар унцсан шалтгаан ч ерөөстэй шүү дээ. Мөнгө хүмүүс нь төлөхгүй учраас мөнгөтэй хүмүүс нь худалдаад авчих. Яг зөв. Тэгэхээр ингээр чинь бидний сэтгүүл зүйн салбар чинь биднийг халаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мөнгө төлөөд мэдээлэл авдаг бол тэнд тэр эрүүл сэтгүүл зүй эсвэл мэдлэгийн тэр талбар үлдэндээ тэрэн дээрээ тэр соёлоо бид нар сурчих юм бол их юм өөрчлөгдөнө л гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн подкастт хүрэлцэн орж иж маш сонирхолтой анхны түүхүүдээ Саппоро дээр муур туулаад хөөцөлж исэн одоо тэ чон туулаад хөөцөлж исэн гэх мэт одоо их нарийн нандин дурсамжуудаа бид нартай хуваалцсан их баярлалаа. За тэгээд энэ дугаараас бас маш их олон залуу хүмүүс санаа авч бас тийм зориглохоо одоо Дүлгэн баяр шиг хуураас үед хүртлээ тэгж доош орж тэ 4 хоног хоолгүй бараг л буддаа шиг нөгөө нэг суус юм шиг гэдэг шиг тийм байна. Тэгээд би нэг юу зодоод дурдмар санагдаад одоо нэг манай одоо чинь би ингээд бүх одоо философи дээрээ темпл дээрээ Renew-ийн одоо гаргаж байгаа модель дээрээ нэг том юм баримтлаад байгаа өнөөдөрт баримталж байгаа нь ерөөсөө нөгөө нэг ийм ямар ч одоо жишээ нэг төрлийн хөрөнгө оруулалтын 3 дахь тал манай бизнесуд байхгүй. Одоо нөгөө нөлөөлөл гэсэн үг тий. Ингээд хөрөнгө одоо философи ап дээр ч юм уу нэг ч удаа сая төгрөг ч хөрөнгө оруулалт авч байгаагүй. Хинээс ч ингээд нөгөө спонсоршип байдлаар ч авч байгаагүй. Би дааж явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ийм би independent яг л хүнд хэрэгтэй юм а хийх одоо нөхцөл нь тэгж бүрдэж байгаа. Тэгээд тэрийг бас та бүхэн
ойлгож те таны одоо жишээ нь ингээд төлж байгаа сарын subscription-ы мөнгө л яг энэ бүх бизнесүүдийг хөтлөж байгаа шүү. Тэрнээс ч бид нар нэг юм одоо мөнгөтэй хүнтэй ч юм уу те ингээ ойрхон дотно тэр хүмүүсийн санааг ч юм уу урамсгал байхгүй нийт мэддэгдэг байх угаасаа ингээд renew дээр ч гэсэн бид нар ерөөсөө sponsorship ч юм уу те байршуулахгүй одоо ингээд хүмүүсүүд та капитал айц байршуулахгүй гэхдээ үгүй байршуулахгүй хэрэглэгчдийн мэдээлэл хизээч гурван гарал нийлүүлэхгүй яг л ингээд зарчмаа баримталж одоо нөгөө нэг түрүүний хэлсэн те нэг юм 0-оос эхэлсэн болохоор тэр зарчмаа бариад унсан ч угаасаа айхгүй. Тийм. Угаасаа тэр доороос эхэлсэн. Тийм. Угаасаа хоороос үлдэж ирсэн учраас. Окей. За ингээд энэ дугаар энэ хүргээд өндөрлөе. Та бүхэн сонсон баярлалаа. Баярлалаа. Урьсан баярлалаа.